Одоо Номин гэдэг том энэ групп компанич бол худалдааны салбарыг бол төсөөлөхгүй дээ. Монголчууд одоо бүхэл өнцөг болонд хүрж байгаа. Тэгэхээр танах одоо Silk Road гэдэг компани барилгын хөгжүүлэлт хийхдээ Номин гэдэг энэ худалдааны салбарын үнцэн концептыг авч явдаг юм уу? Эсвэл бүр тусдаа зүгээр зах зээл юм харж тусдаа барилга хөгжүүлэлт хийгээд байдаг. Ер нь үндсэн төв компанитай хэр уялдаатай ажилладаг юм бэ? Яг девелопер талаас. Тийм сая бас дурдлаа те. Яалтчгүй Номин гэдэг одоо нэр бол хүмүүс ерөөсө худалдаа дэлгүүр супермаркеттай л холбож байгаа. Гэхдээ өдгөө одоо 30 жил бид нар үйл ажиллагаа хийхэд бид нар зөвхөн одоо хүнс ногоо зараагүй шүү дээ. Бид нар дахиад 150 гаруй төрлийн бизнес байна. Машин зарж борлуулж байна. За барилгын материал сангууд бас борлуулж байна. Зураг төсөл хийж байна. За онгоц хүртэл худалдаж борлуулж байна. Гэх мэт ингээд ерөөсө даатгалаас ахвала тий. Манай компанид өнөөдөр 30 жил үйл ажиллагаа явуулахад бол ер нь бол уулуурхаа имлэг тэгээд боловсролын 3 чиглэлээс бол бусдад нь бол биднэрт бүгдэнд нь оролцоо бол байгаа. Эксперт яриаг инженеэр өргөдөг Property podcast-ийн удаагийн зочноор Номин Холдинг компани барилга салбарыг хариуцсан Golden Properties компани гүйцэтгэх захирал шинэхүү оролцож байна. Танд өнөөдрийн мэндийг хүргэе. За баярлалаа нэвтрүүлэгт өрсөнд та хоёрт бас энэ өдрийн мэндийг. За манай урилгыг хүлээж аваад хүрэлцэн ирсэн нэгт баярлалаа. Тэгээд шинэхүү маань ер нь өөрийгөө товчхон тайлбарлал хаана сурж исэн, хаана ажиллаж исэн түүхээс авалцаач. За хаана сурж исэн? Түр багасаа эхлэх юм уу та? Би Орос суурьтай Орос 14 сургуулийг төгссөн байгаа. Тэгээд төгсчөөд мэргэжлээ бол коллеж Америкт тусгаад их сургууль Сингапурт бизнес удирдлага мэргэжлэр бол эзэмшиж ирсэн. Давхар Монголд одоо мөн юусэн худалдааны олон улсын худалдаа гэдэг мэргэжилтэй хүн байна. Одоо 14-5 жил яг барилгын салбараар барилгын маркетинг борлуулалт менежментийн салбараар бол ажиллаж байна. За гол сэдв рүүгээ шууд оръё те. Яг ингээд үйл хөдлөх хөрөнгийн бизнесийн энэ салбарт за 15 6 жил ажиллаж байгаа юм байна. Хамгийн анх ажлын гараагаа аль компанид ямар төсөл төрөөс эхэлж ирсэн бэ? Би ч хүрэн бол яг юу гэж барилгаар эхлэн гэж бол бодож байгаагүй. Яг анх ирээд бол яг маркетингаар ажиллана гэдэг төлөвлөгөөтэй байсан. Тэгээд анхны маань бизнес гэх юм уу та гараа маань ч бас яг маркетингаас л эхэлсэн л дээ. PC-нээс эхэлсэн. PC ажиллуулж явж байгаад за тэгээд давхар бас төрд ажиллаад төрд буюу гадаад хэргийн амд анхны яг ажлын гарааг бол эхэлсэн. За энд бол гадаад хэргийн амд дипломат 95 гэдэг корпусыг хариуцаад яг тухайн сайд болд санагч нь мэрэгчлэнгээр бас ажиллаа явдаг байсан. За ер нь тэгээд яг тэргүүрэл төсөөлөд ажилландаа л гэж бодож байсан. Давхар нэг өөрийн хувийн юмтай тэг улстай бас ингэ ажиллаж байна. Одоо хоёр талтай ажиллаа явъя гэж бодож одоо ажиллаж явчихсаар байтал 2009 оны сүүлээр 10 онд Номин Холдинг яг маркетинг борлуулалтын мэргэжилтэнгээр бол яг ажлынхаа одоо дараагийнхаа гарааг одоо хувийн хвшлийн гарааг эхлүүлсэн гэх юм уу те. Тэгэл түүнээс хойш одоо ингээл дундуур нэг компани солисон байна. Буцаад тэгээ Номин Холдингд ирсэн байна. За ингээ ярих юм бол яг одоо менежерээс л эхлээд өдгөө гүйцэтгэх захирал хүртэл бол бүх албан тушаалын л ажиллаа. Анхны төсөл маань өнөр оруулалт гэсэн цам гар бай. Өнөр оруулалт яг стандарт зэрэглэлийн төсөл байсан. Гэхдээ тухайн үед бид нар бас стандарт гэхдээ доллараар хамгийн анх зарсан төсөл байсан шүү дээ. $150 $350 хүртэл бид нар яг зарж байсан. Анхны бараг төсөл хаадаг. Тэг яг цам гаравч өнрийг бас яг тухайн үед эхэлж байхад миний сандгийн нэг төр бол тэр явч ховоосон байдаг гэсэн шүү дээ. Анхны лект хэмжээний яг ийм сайн чанараар хийгдсэн номингийн одоо яг бүх концепцийг гэх юм одоо урамшууллуудын шингээсэн төсөл байсан. 5 одтой төсөл гэж ярьдаг байсан. Эхний од нь төлбөрөөс хамаарат хөнгөлт, хоёр дахь нь бонус картны хөнгөлт, гурав дахь нь хивс тавилга, тэгээ тав дахь нь суглаа, даатгал матгал гэ би одоо тийг санаад байна. Ерцгийн номингийн 5 одтой төсөл гэдэг бид тэр яг анх хэрэгжүүлээд өнөр хороолоос бол эхэлж байсан. Тэ. Тэгээ ерөнхийдөө бол номингийн 2015 он хүртэлх номингийн яг NCT гэж өнөөдрийн NCT тий өнөөдрийн NCT-ийн бол
төслүүдтэй бол бас яг бүгднтэй л уялдал хамтраал ажиллаж ялаа, зарим нь зарж ялаа, зарим нь сурталчилж ялаа тий. Зарим дээр нь төлөвлөлтөнд нь оролцож ялаа, концепцэд нь оролцож ялаа. За ингээл явж исэн да. Тэгээд 2015 онд яг маркетинг ахлах менежер байсан. Тэгээд яг төдийд яг ажлынхаа ажлаа сольж исэн Монконд шилжсэн гэсэн үг. За тэгээ Монконд ажиллаж агаад бас нэлээд төслүүд дээр нь ажиллаа. Маркетинг борлуулалтын дарга хүртэл нь ажилласан байна. Тэгээ 2021 онд буцаад гүйцэтгэх секретар дуудагдаад ирсэн дээ. За тэгэхээр нөө түүгүүдээ сонсохоор одоо Монголын бүр яг барилгын концепт ер нь нэлээд төлөвлөлтөндөө анхаардаг болсон цагаас ихтэй ер нь ажиллаж ирсэн юм байна. Олон бос гоё төслүүдээр ажиллаж ирсэн байна. Хамгийн төслүүд тэгэхээр миний хувьд хамгийн ихнээр River Guard яагаад ч юм буугаад идэв. Тэр үед чинь гайгүй хоруулаад тэгэхээр зайсан лөө их ингээ шуураад идэв шүү дээ. Гэтэл бол нааша татаад River Guard-ны тийм гоё төлөвлөлттэй. Тэгээ дээр нь баг luxury жинхэнэ утгаараа luxury гэдэг ийсэн. Тэгэхээр River Garden гэдэг яг тэр концепт нь яг яаж гарсан тухайн үед ажиллаж исэн бол одоо энэ анхны гоё одоо ч гоё ба штэ. Энэ жилийн талаар нэг ярьж өгвөл. Тэ. Тэр үед одоо ногоон байгууламж гэж одоо буулгаал тэ. Яаж тэрийг одоо тэр үед тухайн үед бодсон юм. Яг River Garden чинь гэсэн анх бидний чинь тэнд очиход бургас л байсан шүү дээ. Баахан бургас. Тэгээд нөгөө юу гэдэг вэ? Стандарт кампийн нөгөө бөхчүүдийн бэлтгэлийн бааз байдаг байсан. Тэр гүүрэн баг байсан уу маш? Гүүрэн байсан. Дүнгийн засвар гэдэг устэй баригдаад. Тэгээ яг анхны төсөөл гэх юм одоо энэ чи ард нэг альва төслийг эхлэхэд нэг хүний мөрөөдөлтөй холбогдсон шүү дээ. Тэр санхүүжүүлэгч юм эзэнч гэдэг юм тузын даргач гэдэг. За тухайн үеийн одоо яг л номингийн одоо тузын гишүүдүүдийн л мөрөөдөл байсан юм да. Им гоё юм яг гадаад байдаг шиг юм гоё ногоон байгууламжтай бүх юмтай төсөл хиймээр байна гэд. Анхныхын зураг нь тэгээд Сингапур зурагч байсан юм тэр зурагч. Сингапур зурагдаалыг ирэхэд айлын тоо чухал биш. Нэгт олон айл байх албагүй. Гэхдээ хамгийн гол нь яг тансагл гэдэг юмыг ногоон байгууламжийн тансагл гэдэг юмыг мэдрүүлээ гэдэг уриатаагаар тэгээд яг өрөөнд нүгийн мангар ойлгомжтойгоор бичсэн байдаг шүү дээ. Монголын номер 1 ногоо отхон гэдэг. Өөр ногоон байлгаж үзье гэдэг. Яг хөө санаа нь бол одоо бидний тухайн үед яг бодож байсан юм өнрийг өмнө бариад үзсэн байсан болохоор ингээд нэг шамбаарлцсан юм орон сууцыг бас барихыг ахиж хүсээгүй. Левел энийг ахи те. Юм гоё цөөхөн айлтай гадаагаараа тоглолцуулдаг. Хүүхдэн гадаагаараа тоглолоо гэхэд одоо хулгай тийм аюулгүй security талаас гоё вэ. За тэгээд нэг заавал Монгол гэхээр дөрөв улиралтай гэхээр нэг юу гэдгийг зөвхөн алхах гэдэг чинь тийм activity биш байхгүй юу. Ядаж алхахад бол яагаад гол харж болдгүй. За тэнд бол нэг хиймэл нуур бол байсан. Нэг нуур бол байсан. Тэр нуурыг чинь хоёр дахь нь хиймэл нөхгүй юу. Тэр яг нэг хаусуудынх нь яг хажуудлаад шүү дээ хамгийн зүүнтлийнх нь. Тэр нь бол яг бидрийг анх төлөлт хийж явах дугуйн тэр гол нь байсан байхгүй юу. Тэгээд яг энэ гол дээр суурлаад энэ голоо үлдээ гэсэн нэг цаашаа зургийнхан маань төлөлтийнхэн маань ухаж үзээд энийг тэгвэл том болгоод хиймэл цөөрөн болгочих. Энэ хажуудлах нь уян ундрахтай юм чинь тэнчэнээсээ татъя. За айлуудыг бол ойлгомжтой тухайн барилгын стандартанд оронтой л эсвэл голтойгоо ойртой тэгэхээр өндөр байжлахгүй болохоор 7 давхар 9 давхар явцсан. Голоосоо жоохон хойшлоод хойд зүглэг болохоор 11 давхар 12 давхар руу явцдаг. За ерөнхийдөө нэг тийм юм уу да тий. Тэг яг хөө River Garden-ы тухайн үед бол яг River Garden-ыг барьж байгаа чинь яг юм luxury гэдэг төсөл ерөн бол байгаагүй шүү дээ. Хүмүүс одоо худалдаа авагч нар бол ерөн бол яг тийм сайн мэддэггүй байсан. Тэгээ яг тухайн үед бол бид нар бол яг тэрэн дээр нь ажиллаж байсан. За энэ яг Италиас ирсэн мазак, яг Солонгосоос ирсэн опоч гэдэг юм тий. За энэ нь бол яг тийм том брэнд гэл яг явдаг байсан. Тэрийг бол бас тухайн үед бол хүмүүс хараад зөвхөн гаднахаас нь гадна вау нэр бас ийм гоё юм хэрэгжилж үзээ тгий гэж бол харж байсан баг. Өнөөдрөөгөө харьцуулах юм бол худалдаа авагч харилцаж шал өөрлөсөн шүү дээ. Айгүй бол өрсөлдөх төслүүд ороод ирсэн болохоор юмны чанарыг ойлгодог болсон. За жинкнээсээ тэр Италиас ирээд байгаа юм уу, Хятадаас ирээд байгаа юм уу гэдэг мэддэг болсон. Хэр баргийн тийм материалсыг юм туурдахтаа болцсон. Эрүүл мэндэ боддог болсон. Төлөвлөлтийг хардаг болсон. Адгийн наацх нь худалдаж авах төсөл болгон төр цогсоолын тоо асуудаг болчлоо. Давхрын айлын тоог асууж тэ. За гараад юу их үү, хаашаа явах уу гэд ингээд зөндөл юмнууд ингээд хөгжөөл ирсэн байна л та өнөөдрийг хүртэл харахад. Тэгээ яг ерөнхийд нь бол тэр River Garden бол одоо ч гоё тухайн үеийн хамгийн luxury төсөл байсан ч байх.
тухайн үеийнхээ номер 1 ногоо отхон болно гэдэг өөрөө байсан тэрийг ач хийсэн ч байх. Өнөөдөр хүртэл бол бас яг ногоон байгууламжаараа дийлэх утга бол байхгүй хаа. За яг хөө тэр тансаглалын материалын асуудал бол мэдээж хуучрахтай холбоотой юмнууд бол шин төслүүд бол хэрэгжүүлэл явж байгаа. Борлуулалтын бас нөгөө урамшууллын систем дээр ч гэсэн бас гой бодлого барьж байна те. Анх Chevrolet-ийн Camaro ч гэсэн те бас нөгөө River Garden Martin дээр явжсэн те. River Garden ч нэг тийм амар урамшуулалттай хотхон бол байгаагүй шүү дээ. Зүгээр яг төлбөрийн нөхцлөөс хамаарат нэг наад цаа хямдруулах асуудал байдаг гэсэн. За тэгээд бас яг үнэтэй төлбөрийн нөхцөлтөө хамаарат нэг тавилганы урамшууллын асуудал бас бусдаар бол тийм амар River Garden-ийн хувьд бол тийм урамшуул юу гэдэг одоо 5 айлд нэг машины суглаа энэ гэж бол тийм бол ерөөсөө хэрэглээгүй шүү дээ. Тэгээ бидний таргетлж хийсэн customer ч гэсэн ер нь тийм урамшуул төр хурддаг customer бол байгаагүй шүү дээ. Дэлгүүрийн урамшуул дээр тийм. Тэгэхээр би одоо River Garden ярьсан дээр бас нэг зүйл асуучмаар санагдаад. Би бас өөрөө ингэ нэг мэрэгзээд яваад байдаг. River Garden ч одоо NCD гэдэг компани тухайд барьсан гэж одоо болохоор Номин Construction Тэг нэг юм хоёр компани яваад идэг. Тэгэхээр энэ яг ямар учиртай эсвэл нэг эзэмшигчтэй хоёр өөр төрлийн компани байгаад идэв юм уу? Эсвэл одоо сүүлд би яриа сонсохоор тусдаа өөр бизнес хийдэг ч гэж яриад. Энэ дээр нэг шинэхэн хүмүүс удаан ажилласан юм чи яг нэг тайлбар хэлээд өгвөл. Тийм. 2012 онд яг албан ёсоор тухайн үеийн Номин Construction бол Номин холдингийн хариалаас гараа явсан тусдаа бие даасан компани болсон гэсэн үг. Эзэмшигчдийн хувьд ч гэсэн тустай хүмүүс. Гэхдээ нэг гэр бүлийн ах 2 байгаа. Гэхдээ өнөөдрийг бол хүртэл одоо 2012 оноос хойш бол энэ хоёр бол шал тустай үйл ажиллагаа явуулдаг. Нэг нь бол арай илүү холдинг and commerce буюу худалдааны чиглэл рүү чиглэсэн үйл ажиллагаатай. За NCD бол яг цэвэр property management одоо хөгжүүлэгч, захиалагч компани баггүй да. Яг тэргээр өнөөдрийг хүртэл ажиллаад одоо хамгийн сүүлд нь Casa Da Vinci, Vega City гэсэн төслүүдээр явж байгаа шиг үлээ. За ингээд яг тусдаа үйл ажиллагаагаа хийгээ явж байгаа гэсэн. Бид нартэй манай холдингт бол яг менежментийн хувьд ч тэр ямар ч холбоогүй компани шүү дээ. Бид нар яг одоо бие бинтэйгээ хэрвээ одоо худалдаа 8 хийхээр бол яг л хоёр тусдаа компани яаж хийдэг тэргүүрээ л яг хийгээ явж байгаа. Яг өмнө байсан гэдгээр энэ дэр хөнгөлт өгч идэг нэг үл ингэ тийм бол өрөөсөө байхгүй. Одоо бараг сүүлд би нэг хальт очих танд хүнч байхгүйсэн мэл дээ миний. Тэгвэл одоо нэг Номин холдинг компани одоо хэрэгжүүлж барилгын төслүүд одоо саяны Golden Properties гэдэг компани байна тийм. Энэ компани одоо хэрэгжүүлж байгаа яг үйл хөдлөх хөрөнгийн томоохон төслүүд, худалдааны дөгөөд одоо ямар төслүүд дээр ажиллаж байна. За сая яг юунаас нь бизнесийн юунаас нь тайлбарлая тийм. Golden Properties бол юу бол биш, захиалагч компани биш. Golden Properties бол худалдааныхын компани, борлуулалтын компани гэсэн үг. Хоёр чиглэлээр Golden Properties үйл ажиллагаа явуулдаг. Нэг нь таад мэдэх бах те Century 21 гэдэг C21 гэдэг одоо Америкийн үйл хөдлөлийн зуучлалын компани байгаа. За нөгөөх нь ингээд дотоодын өөрсдийн барьж байгаа төслийг борлуулах гэдэг хоёр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. За энийхэн дээр нь захиалагч компани бол Номер Ялтар гэдэг компани байгаа. Номер Ялтар гэдэг компани бол цэвэр яг төслийн захиалагч компани. За энийхэн доор нь 3 компани байдаг. Нэг нь Golden Properties, нөгөөх нь одоо Silk Road гэдэг компани байгаа. Silk Road гэдэг компани нь бол яг төслийн хөгжүүлэлтийн баг зураг инженерүүдийн тэр хяналт тэндрүүд нь явдаг. За нөгөө 3 дахь компани нь болохоор манай барилгын компани байгаа. Тэгээд энэ юм юу вэ? Silver Tower гэдэг компани байгаа. Silver Tower нь бол одоо барилгын хяналтын компани гэсэн үг. За тэгэхээр Номер Ялтар ингээд үндсэн захиалагч нь доош 3 багч нь нэг нь борлуулалтынх, нөгөөх нь хөгжүүлэлтийнх, төлөвт хөгжүүлэлтийнх, нөгөөх нь барилгынх гэдэг. За энийхэн доороосоо одоо барилгын компани нь бол одоо доороо туслан гүйцэтгэгч нар аваад барилгаа бариулдаг. За энийх нь хяналтыг нь бол Silver Tower нь хийдэг. За Silver Tower-ын хяналт буюу хөгжүүлэлтийн Silk Road гэдэг компани хийгээд одоо зураг мураг бүх юм нэгээд тийм девелопер ингээ хийгээ явж байгаа. За нөгөө талаас ингээд борлуулалтын Golden Properties гэдэг компани ороод ирж байгаа. За миний хувьд би бас хэлсэн тийм ингээд Golden Properties гэдэг компанид гүйцэтгэх зэрэглэлээр ажилладаг боловч нөгөө талаас би яг Silk Road гэдэг компанид яг менежментийн багтнаас яг хариалагдаад давхар ажиллаж байгаа гэсэн санаа юм. Сонирхолтой юм байна л да. Ер нь бол одоо яг экосистем гэж үзвэл их одоо үе шатууд өөр өөртөө ажиллаад
давхар эргэл явдаг юм дэ барьдгийн байна, хөгжүүлдэг, дахиад борлуулдаг гэдэг. Тийм. Олон үе шатыг хийдэг юм байна л да. Тэг, Тэгэхээр тэг. одоо Номин гэдэг том энэ групп компанич бол худалдааны салбарыг бол төсөөлөхгүй дээ. Монголчууд одоо бүхэл өнцөг болонд хүрж байгаа. Тэгэхээр танах одоо Silk Road гэдэг компани барилгын хөгжүүлэлт хийхдээ Номин гэдэг энэ худалдааны салбарын үнцэн концептыг авч явдаг юм уу? Эсвэл бүр тусдаа зүгээр зах зээл юм харж тусдаа барилгын хөгжүүлэлт хийгээд байдаг. Ер нь үндсэн төв компанитай хэр уялдаатай ажилладаг юм бэ? Яг девелопер талаас. Тийм сая бас дурдлаа те. Яалтчгүй Номин гэдэг одоо нэр бол хүмүүс ерөөсө худалдаа дэлгүүр супермаркеттай л холбож байгаа. Гэхдээ өдгөө одоо 30 жил бид нар үйл ажиллагаа хэд бид нар зөвхөн одоо хүнс ногоо зараагүй шүү дээ. Бид нар дахиад 150 гаруй төрлийн бизнес байна. Машин зарж борлуулж байна. За барилгын материал сангууд бас борлуулж байна. Зураг төсөл хийж байна. За онгоц хүртэл худалдаж борлуулж байна. Гэх мэт ингээд ерөөсөө даатгалаас ахвала тий. Манай компанид өнөөдөр 30 жил үйл ажиллагаа явуулахад бол ер нь бол уул уурхаа, имлэг тэгээд боловсролын 3 чиглэлээс бол бусдад нь бол биднэрт бүгдэнд нь оролцоо бол байгаа. За сая төс рүүгээ ингээд шууд өсрөөд буцахад бол бид нар анх энэ төслийг бол ямар зорилгоор хэрэгжүүлсэн бэ гэхээр яг энэ хаавал дүүргийн 18 15 дугаар хорооны хэсэгт ер нь бол нэм том моол дэлгүүр бий болгоё. За давхар үнэтэйгээ яг моол дэлгүүр дээрээ суурилсан гоё юм цөөхөн айлтай өндөр зэрэглэлийн орон сууцны төсөл хэрэгжүүлээл гэдэг санаанаас бол яг анх үүссэн. За тэгээд нөгөө толгой компанитайгаа хэр оролцож чинь гэдэг шиг энэ санаа маань яг одоо манай тузын дараагаас л гарсан санаа байхгүй да. Тэр хүн өнөөдөр хүртэлх одоо бидний яг энэ төслийн яг хаа тусдаа ингээ баг байгаад хөгжүүлэлтээ хийгээд девелопер хийгээ явж байгаа ч гэсэн энэ хүний оролцоо бол ерөөсөө бүгдэнд нь байгаа. За нэрнээс хавуулаад энэ Silk Road гэдэг нэр чинь л одоо яг Монголын түүхийг ухах юм бол дэлхийн гэж ярих юм бол түүхийг ярих юм бол яг худалдааны л яг юм годомжин дээр суурилсан л хэвгүй. Тийм. Тэр яг нэрнээс хавуулаад одоо энэ сонгож байгаа ашиглаж байгаа материалууд за энэ айлуудын хуваалт дотор нь байх одоо урамшуул гэх бүгдэнд нь оролцоотой. Мэдээж тэр хүн эцсийн нүндээ тэр хүн л одоо аппров хийж тийм том шийдлүүд төр жижиг энэ өдөр тутмын одоо шийдлүүдийг энэ менежментийн баг ингээ аваа явж байгаа ч боловч эцсийн яг ингээ шийдлийг бол тэр хүн л гаргаад байгаа гэж байгаа. Тэр хүртэл нь одоо яг менежментийн багийн судалгаагаа хийгээд ийм байх хэрэгтэй юм байна, ингэдэг юм байна, тэгдэг юм байна гэдэг хийгээл явж байгаа. За энэ менежментийн баг нь бол зөвхөн монголчууд гэхгүйгээрээс гадны мэрэгчлэнгүүч манай тэр гадны төвдийн зургийн архитектор эдэрч явж гэх юм те. Тэгэхээр ингээд их олон талаас нь харж бол бид нэр хөгжүүлэлт хийж байгаа. Мэдээж ингэж хийлээгээд биднэрт алдаагүй юм гэж бол байхгүй. Тэгж л хүн юм чинь тодорхой хэмжээний жижиг сажиг алдаа гаргаж байгаа. Гэхдээ тэрийг бид нэр алдаан дээр одоо юу гэж суурьшлаад ингээд готраад унах гэхээс илүүтэйгээр улам сайжруулаад цасаад ингээд хийгээд юмнууд бол хийгээл явж байгаа гэсэн үг. Одоо нөгөө хэрэгжүүлж байгаа яг энэ Silk Road төсөл биш үү? Таны одоо хамгийн хотын төвд байгаа одоо хамгийн том төсөл сүүлийн миний одоо харж байгаа ийм том хотон хороол бас баг байгаах. Тэгээ бүр за бараг анхных биш бах тийм Regis чинь Helibet байдаг те. Тэгэхээр хоёр дахь одоо том онгоц одоо юу барьцлууд төр буудаг те. Тим хотон хороол юм байна. За тэгээд голдоо том офисын тавар мавартай юм байна. Тэгээ яг ингээ хотын төвд бусад төслүүдээс одоо Silk Road яг юугаар ялгаад. Дотор нөө функцүүдийг бас сонсоод яг ямар одоо Encanto жишээлбэл дэлгүүр байна тий ялгаагүй кино театр байна тэр дотор нь за бусад төслүүд бас ингээл Winter Garden ингээл байна шүү тий. Тэгэхээр Silk Road-ийн яг онцлог. За юм шиг тий яалтчгүй сая хэлдэг шиг манай төсөл бол одоо яг хотын Аз зэрэглэн гэх юм тий. Бүстэйгээ одоо хамгийн сүүлийн үлдсэн л том газар баг. Бид энэ газрыг бас нэлээд удаан хадгалж агаад нэлээд удаан хөгжүүлэлт хийж агаад түрүү жил буюу 2020 за хотлоо чинь 2023 оны 3 дугаар улирлаас эхлэе гэдэг зориг гаргасан юм. Тэр болтлоод бид юусоо хөгжүүлэлт хийгээл яваал ингээл за тэгээд газар нь байгаад байдаг яах вэ гэх хуучин бас нэг төсөл нэг хэрэгжүүлээд нэг альт нэг 3 дахь хүртэл цутгаа тавьсан байсан шүү дээ. За бидний хувьд яг тэрийг үргэлжлүүлээд явах хүнийг бол нураагаад шинээр эхлэх үү зөндөл олон жилийн төлөлтүүд байсан. За тэгээд байршлын хувьд бол тэгэрч тэ. Тэгээд нөгөө байршлынхаа яг
Одоо тэр авийнхаа амьдарч байгаа сегменттэй зориулаад бид тэр одоо төслөө хөгжүүлсэн гэж хэлэх зүг юм уу болоо да. Манай номын холдонгийн ураа нь бол хүний хэрэгцээ цөм бүрэн гэж ураа байдаг. Энэ ураахаар бол их олон жил явж байна. Өөрөөр хэлбэл ерөөсөө номын руу орлоо хүнд хэрэгцээтэй юу тэрийг бүгдийг нь өгөө. За бидний хувьч гэсэн яг энэ одоо концепцээс нэг холдохгүйгээр амьдралын хэрэгцээ цөм бүрэн гэдэг концепцийг барь явчихъя. Манай төсөл нийт 7 газарт хэрэгжиж сүндэрлэх юм. 7 газарт 11 блок 490 айлд зориулсан төсөл. За энэ 490 айлаас гадна нэгдүгээр ээлж дээр бид нэр 35,000 м2 том моол байгаа. За хоёрдугаар ээлж буюу уршаага төс рүүгээ уртлынхаа байруудтай холбогдсон дахиад 25,000 20 гаруй мянган м2 моол орж ирэх юм. За ингээд нийт нэг 55,000 гаруй моолтой нэмэх нь төслийн маань бас хойд хэсэгт 14 давхар офис байгаа. За төслийнхэн гол хэсэгт бид нэр 4 улирлын Winter Garden байгаад байгаа. Моол дотроо тий холбогдсон моол дотроо Winter Garden байгаад байгаа. За тэгээ спорт комплекс, бассейн. За энийг би бол basic бассейн гэж зөвхөн бассейны функшнтай биш байхгүй. Яг энэ water park яг утгаараа ингээд паркинг функц оруулах гэдэг байхгүй. Ингээд тэг хиймэл давлгаа орж ирнэ. 3 давхраасаа ингээд нэг гулсдаг юунууд одоо тэр ч одоо юу гэдэг нь гулсдаг юм гул сурууд ус руугаа гулсдаг гул сурууд орж ин наран хиймэл наран шарлагын газар гэх мэт ингээд яг функцээр нь оруулах гэдэг байгаа байхгүй. За тэрнийх нь хажуу талд нь фитнесийн тавиад фитнес энэ бассейныхаа хоёр одоо прожект хажууд нэг яг дагалдах нэг йог мог гэд бүх юм ингээд орж ин. Өөрөөр хэлбэл энэ төсөлд 5 өнөдөр хөрөнгө оруулалт хийгээд худалдаа авалт хийснээр өрөөсөө хотхноосоо гараад гарч авах үйлчлэгийн шаардлага болчихж байгаа байхгүй. Одоо манай Улаанбаатарчуудын ерөн бол нэг хамгийн амар өвчин бол бөглөрөөлөхтэй хаашаач гарсан. Ялангуяа өвлийн хүүтэй үйлрлүүд бол машинтай явахгүй бол хэцүү те. За тэгээд нийтийн тээврийн хэрэгцээ хэр байгаа вэ? Автобусны очор такси гэл те асуудал. Тэгэхээр заавал та хотхноосоо гарах шаардлага байгаа мó. Хэрвээ та офис ч холдоод тэгвэл офисныг бол манай дэш гинүүлэгч. Манайхаас офис авч болно. За тэр ингээд тусдаа худалдаа авалтаа болио гэж бодох юм бол та хотхондоо амьдрснараа яах юм бэ? Доорч номингийн маш том супермаркет орж иж байна. Номинтой холбоотой электроникс гэр ахуй машин худалдаа ангийн дэлгүүр бүх одоо ингээд дэлгүүрүүд фэшн энтергээд доорч ороод ирж байна. Нэмэлтээр танд тэр хоёроос зөвхөн дэлгүүр хэсгээс гадна ингээд үзэх юм бас гоё кофе моф тийм гоё кофе мофи уугаад суучиг бол entertainment Winter Garden энтрээ хараад тэгээ Winter Garden ч дээвэр нь их гоё шүү. Бассейн Winter Garden-ых шилэн тэр чигээрээ. Тэр өөрөөр хэлбэл яг зөвхөн ингээ хараад нэг хан харах биш бас гоё дээшиг тэнгэр одоо харж болж байна те. За бассейн дээр ч гэсэн их тэгж болно. За тэгээд тиймэрхүү юмнууд хийчихэж байна. Давхар гэртээ байгаад заавал гармааргүй бол консерж үйлчлэгээр доороос худалдаа авалтуудаа захиалаад хийчих болж байна. Гэх мэт ерөөсөө ингээд худалдаа авалт хийснээр таны гэр бүлийн гишүүн болгонд зориулсан үйлчлэгээ тэнд ерөөсөө байгаад байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг гэр бүлийн гишүүн бүрт гэр бүлийн гишүүн бүрийн одоо амьдралын 5 дахыг бүр амлалт өгч юмсаг. Ер нь бол тийм. Бүх хэрэгцээг нь бид нар хангая. Тэ нас насны ангиллаар. Хүүхдүүд зориулсан одоо тэр entertainment төвүүд, тоглоомын төвүүд байна. Аавд зориулсан магадгүй тэр фитнес үт юм уу, спорт бар, лаунж үт юм уу. Тэд нар орж ирнэ. За тэр ээж одоо бас зориулсан үт гоо сайхны спа юу гэдэг нэг үл имлэг бас нэг бол бассейн тэд нар бүгд байна. За нэмэлтээр одоо гэрийн хэрэгцээд зориулсод өгдөг банк санхүүгийн үйлчлэгнүүд ороод ирж байна. Даатгал маатгал гэдэг ерөөсөө бүх юмнууд ингээ ороод ирчихэж байгаа байхгүй. Тэгэхээр заавал та хотхноосоо гараад явах шаардлага бол байхгүй ч хэлчихэж байгаа. За тэгэхэд мэдээж гадаа гараад тэр нэг байшингаас гармаарыг бол хотхон ч тэр чигээр нөө машин ордгоо сонтой байхгүй. Ашиглалтаа дээвэртэй гэсэн тийм. Ерөөсөө хотхон дотор машин орохгүй нэг л тохиолдол машин орж байна. Уучлаарай хоёр тохиолдолд. Онцгой байдал буюу нэг галын асуудлаар орчих юм бол галын машин нөгөө барилгатайгаа ойрхон байх хэвээр. Тэнд нэг орж байна. Хоёрт түргэний асуудал. Имлэгийн асуудал одоо яаралтай тусламж хэрэгцээ гарах юм. Тэр тохиолдолд энэ хоёр машиныг оруулна. Бусдаар ямар ч машин иших орохгүй. Нүүлгэлт хийхэд хүртэл бид нэр доошгоо B2 лунд тусдаа нүүлгэлтийн зоон гаргаж тэнцэнэс нүүлгэлтийн компани оруулаад дэшиг юм зөв гэдэг ийм бүр концепцийг барьж байгаа байхгүй. Тэгэхээр
ганц болчихлоо. Тэр байрлал нь чинь 18 хаан уулын 18 гэр чинь хүн өөрөө яг баруун талд одоо бариад байгаа барилга юм шүү дээ тий. Тий, үнэн өөрөө удирдлагын академи. Тэгэхээр төслийн нөгөө хэрэгжих нэгдүгээр хугацаа хизээ эхлээд хизээ дуусах. Дээр нь нийт хэдэн метр квадрат талбайг барилгажуулж байгаа танах тэрээд. Төслийн гэж байгаа бид нар энэ жил одоо энэ 12 сард бид нар нэгдүгээр ээлж байгаа эхний 2 блокийг Молтон цугуулж өгч байна. Яг 2хан блок байсан бол хурдан болчих байсан баг. Тэгтээ дунд нь мол тэгээд офис байгаад болохоор бид нараас давхар тэднэрт тагнацтлаа тий. Энийгээ бид нар энэ онд яг 12 сарын заагаар л юм бол комисс өгөх баг. За тэгээд комиссийн хугацаа гэж нэг байдаг тий. За нэг ер нь 96 айлах. За дараагийн асуудал нь буюу бид нэр одоо яг дараагийнхаа төлөлтөөр явчихна. Тэр нь юу вэ гэхээр үлдэгдэл нэг уршаагаа явах 9 блок бүгднгийн эхлүүлэх нь нэг бол 2 3 дугаар гэж ээлжүүд оруулж ирэх үү. За альч тохиолдолд манай төсөл 2027 оны 4 дугаар үйлрэл л 11 блокоо бид нар нийт скоп яг дуусах хугацаа 27 онд. Тийм. Энэ дээр зүгээр бид нэг ярьж байгаа нэг маневрын асуудал байхгүй. 2 дугаар ээлж буюу 4 блок эхлүүлэх үү? Нэг бол тэр чигээр 9 блок эхлүүлэх үү гэдэг. Санхүүжилтийн хувьд бол бид нарт 9 блокийг эхлүүлэх боломж нь бол байна. Зүгээр барилгын хүчин чадлын хувьд хэцүү. 9 блок нэгэн зэрэг эхлүүлэхээр хүн хүчний асуудал бас яалтчгүй тулгарч байна л да. Тэр утгаараа бас бид нар гаднаас угсрагч нар гадны компаниудыг оруулж ирэх бас опшнгуудыг хайж ин гэсэн үг. Эднэр маань удахгүй ингээд яг цэцлэгтээд ороод ирвэл бид нэр яг 9 үлэнгийн эхлүүлэх үү, дөрвийг эхлүүлэх үү гэдэг асуудал яригдах байх. За ерөн зүгээр яг барилгын нийт хэмжээ скопор нэрх юм бол манайх ч одоо цэвэр барилгачдын барилгажих талбай нь 216,000 м квадратын. За үүнээс ерөнхийдөө нэг дунджаар стандартаар нэг 80% нь ашиглалтаа гэж үзэх юм бол нэг 186 хавцаа очих байхад 186-аас нэг суурлаж байгаа. За үүндээ мол саяны 50,000 м квадрат мол тэгээд босоо нөгөө Winter Garden энэ бүх юм ороод тэгээд нөгөө нэг нийтийн талбай орон сууц центр маань ороод явчихж байгаа. Яг уу энэ зөв миний төсөөл шүү. 7 газар 400 айл гэхээр нөгөө нэгтаршил баг гэж харагдж байгаа боловч яг ингээ ороод нөгөө ашиглалтаа дээвэр энэ төр ингээд ороод ирэхээр ерөнхийдөө л нэлээд цэлүүх отхон болно. Тийм амар шамбаарлцсан юм бол орчихгүй. Яг тэгэхээр нөгөө яг тэр бүгд рүү үүсгэх юм ингээд хүний шамбаарлаг үүсдэг газрууд бид нар тусдаа зон бол гаргачихж байгаа байхгүй. Яг хотхны оршин суугч яг 50 байг үл тэр зоныг бидраас гаргаж өгöd бэлдээд өгчөж байгаа. Дэлгүүр хоршоо ороод ингээ бужинсан газар орыг бол бас тэрийг ингээ тусдаа ялгаад тавьчихж байгаа болохоор нэг тэгж амар нэгтарчл бол өндөр үүсэхгүй ерөөс. Тэ. Одоо тэгэл орчин цагийн хэрэглэгч ингээл тав тух те бүх юмтайгаа ойрхон байхыг хүсэж байна. Бид нэр бүхнээр нь хангачих юм шиг те. Ер нь бол тийм. Санаа нь бол ер нь л яг түрүүн билээ шүү дээ. Нөгөө хоолтонгийнхаа өрөө буюу хүний хэрэгцээ зүүн бүрэнтэй. Гэтэ хүний хэрэгцээ зүүн бүрэн гэдэг чинь зөвхөн худалдаа авалт гэсэн ойлголт биш ч яг ухаад үсэх юм бол хэрэгцээг бүрдүүлэхийн тулд 5 дахь байх хэрэгтэй тийм. Хүн 5 дахьтай хийж хэрэгцээг бүрдүүлж шүү. Одоо нэг юм юу байгаад байна л да. Одоо сүүлийн яг нэг юм 10 15 жилийн өмнөх одоо ингээ барилгын одоо үйл хөдлөх хөрөнгөд орон сууц судалтай авах чиг хандлага нэг хэсэг ингээл обоо шал таад зардаг байл шүү дээ. Оо тийм Герман обоотой, Япон обоотой, тийм шалтай, ийм шалтай гэдэг. За гайгүй ингээд компаниудын девелопер компаниуд маань сайжраад орчин зардаг болсон тий ногоон байгууламжтай хэдэн хувь. За бараг л нэг 30-40% л ногоон байгууламжгүй бол борлуулалтын хэдэн хувь магадгүй ширээ алдчих жишээ. За дараагийнх нь ингээд барилгын хийцэл дээр анхаарч тий. Одоо ямар фасадтай ч гэнэ үү. Тэгэл ковидоос хойшоо бол байгалийн давагдшгүй хүчин зүйлс гэдэг зүйл хотын барилгуудад нэлээд их анхаарах сэдв болчих. Жишээ нь ингээл үер усны асуудал байна. За тэгэл ихэнх барьж байгаа барилгууд маань голын айс ав газар их барьждаг. Гаражийн давхар маань нэлээд их усан давтдаг. За эсвэл ингээл төв зам дагуу байгаа бохрын ус маань нөгөө хотхон ороод руу ороод ирдэг. Тэгэхээр газар хөдлөлт гэсэн бас одоо ингээд сүүлийн жил нэлээд их гарч байна. Тэгэхээр энэ том одоо бүр тэр тусмаа ингээд хелибаттай тий онгоц буудаг ийм том хотхон ороод барьж байгаа юм байна. Тэгэхээр ингээд далд ажил буюу нөө дид бүтц эргүүлээд энэ барилгын хийцэл чанар дээр та нар хэрхэн анхаарч ямархуу техник технологи ноу хау шингээж байна. За зэгцтэй ярих гэдэг үстэй. Яг хөө манай Монголын барилгын салбар бол ерөн одоо дэлхийн барилгын салбараас одоо нэг тийм амар хоцроод байгаа юм алга. Өөрөөр хэлбэл тэр одоо юу гэдэг тэр нэг элстэй Дубайд ч байдаг юм тэнд нэг цастаа Сибирь ч гэсэн яг л барилгын одоо
юунууд загварууд юм хийцлүүд ерөнхийдөө ижлэхэн болцсон байхгүй. Бүрэн цутгамал каркас нэг бол одоо блок хөрөлч гэдэг юм те. Тэр бид нар бол яг энэ хийцлийг бол яг тухайчлан бол одоо үгд энэ сайн гэж бол бид нар хэлэхгүй байгаа. Яг ингээд судлаад үзвэл энэ чинь аль аль нь өөр өөрсдийн даваа талтай юм лээ. Бид нар яг барилгынхаа тус бүрчлэн ингээд барилгаа нэг нэгээр нь харж агаад тэрэн дээрээ зориулсан концепцээр тулгуурлаад барилгынхаа хийцийг бол ерөнхийдөө шийдэж байгаа. За түрүүн бас дурдж чинь те одоо ингээд ус мустаа гэдэг. За ялч хүн манай тэр бол тийм усны савдаг ихтэй газар. Зөвхөн манайхын асуудлыг нүүр тулаад байгаа юм биш. Бидний өмнө төлс хэрэгжүүлсэн за тэр хүн нүч байна. Japan Down ч байна. За түрүүний дурдсан River Garden ч байна. Нэг эвгүй бороо орохоор бөөнөрөө үерт автчих гээд байдаг те. Тийм болохоор миний нөгөө түрүүний яг ярьжсэн л асуудал байна л да. Бид нэр энэ төслийг захиалж байгаа боловч энийг монголчууд яг ингээд ус нэг цааны болины 50 жилд ямар ч гэсэн ус орохгүй гэдэг баталгаа өгч чадна гэдэгт нь итгэхгүй байгаа. Тийм болохоор бид нэр яг энэ юмыг бол одоо чинь гадагшаага хайж гадны гүйцэтгэрснийг хайж байна. За өмнө 4 жил бол бид нэр Хятадын China Construction гэдэг компанитай нэлээд хилцээр хийж явсан. За яагаад зүгээр China Construction гэдэг хилцээрийг тэр компанитай хийж эхэлсэн бэ гэхээр нүдэрээ бид нар Дубайд ч харсан ах. Тэр чинь далаа дотор ингээд ухаад далаа дотор юм бариад байгаа юм ч тийм. Усан дотор юм бариад шүү дээ. Гоо ингээд ухаж байгаа. Тэгэхээр team компанид бол одоо бидний нэг 15 м юм уу 17 м-ээс ус гарах бол ер нь бол өөрсдөө ч инээгээд байгаа ч юм бол асуудал биш ээ гэдэг. Тэгэхээр team нөгөө яг хийгээд үз чинь туршлагацсан газруудтайгаа бид нар бол нэлийн хамтрахыг хүсэж байна. Тэгжээж бид нар яг ирээдүйд за энд бол одоо ингээд 40 50 жил бодвол ямар ч ус нэвтрэхгүй гэдэг баталгааг бид нар харилцагчтай өгч чадна гэж бол харж байна. Тэр энэ дээр нөгөө нэг бид нэг ойрын хугацаанд нэг төлөлтүүд хийж байгаа гэсэн тийм. Энэ дээр ерөнхийдөө шийдэгдээд ороод ирэх баг. За нөгөө талаас одоо барилгын чанар тэр хийцлийн асуудал сая дурдах шиг боллоо тийм. Энэ том групп компани нэг давуу тал нь өстой яалтчгүй наадхан төрчин л гарч ирэх баг. Одоо жишээ нь бид нэр дотор ажиллах материалыг бол одоо номын стандарт, номын мишэл гэдэг өөрсдийн одоо барилга материалын худалдаа авдаг компаниас шууд авч байгаа байхгүй. За энэ маань бол мэдээж бид нар дотоодос юм авч байгаа юм ч муу юм бид нэртээ зарахгүй. Хамгийн сайн нь л зарна. За хамгийн сайныг ч зарлаа гэхэд загвар хуучрагдлаа гэсэн юм байхгүй. Бид нар яг энэ нөгөө групп компани, охин компаниудын асуудлаар яг тухайн өдөр захиалахад тухайн өдөр хамгийн сайн хамгийн сүүлийн загварны үн тэрийг л авчираад байгаа байхгүй. Ирээдүйн барилгуудаа ч бид нар тийм. Бид нар нэгдүгээр ээлжид өнөөдөр юу гэдэг 2025 оны супер загварыг хийлээ гэхэд дараа жил яг энэ бүр юм гэсэн үг шүү байхгүй. Дараа жил бид нар 2026 оны загвар 27 юм. За бусад жижиг компаниуд төр яг энэ яагаад эдгээр хэрэгжүүлж чаддгүй вэ гэж анзаардаг вөхөр нэг оптор навш нэг хямдруулах гээд яг тухайн үед авахтаа нэг бүх төслийнхээ материалыг татчихдаг тий. Тэгээд нөө барилгын 2-3 жил ингээ удаашралтай явсан ч нэг аль 24 онд загсан юм хийх гээд байдаг. Тэр нь тэгээд 27 онд ингээ ажилтнанд оруулах гэхээр хуучсан загварлах гээд байдаг. Бидний хувьд бол тийм асуудал байхгүй. Бид нэр заавал бүх төслийнхээ юмыг татах шаардлагагүй байхгүй. Яг тухайн үед нь бид нэр хамгийн сүүлд ашиглаж байгаа юмыг л ингээ хийгээ явчихна. За тэгээд загвар хийцлийн хувьд бол тийм түрүүн хэлдэг шиг бид нар тийм яг хийцэлтэй тийм нэг амар анхаарат байгаа юм байхгүй. Урдаа айгу энгийн шаардлагуудыг тавьж байгаа. За нэг тусалдахгүй байх хэрэгтэй. Ямар ч тохиолдолд. Хоёрт одоо 8 баалыг бол ямар ч тохиолдолд дийлэх хэрэгтэй. За гуравт энд ямар ч загварын гой харагдсан бай. Ийшээгээ утаа юм уу салхи ингээ нэвтрээд байхгүй байх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл одоо яг саяны тэр арматурын судалгаануудыг бид нар олон улсад нь хийж байна. Бетоных нь юунуудын ч гэсэн олон улсад нь авч байна. За тэр сейсмологийн судалгаа гэдэг дулаан алталтын судалгааг ашиглаж байна. Хавдлаа бид нар ямар шил фасаднаас хамаарат. Тэгэхээр энэ дээр нөгөө нэг яг нэг талаасаа гоё харагдах гэдэг асуудлыг бид нар ярьж байгаа боловч зөрүүлээд энэ гоё харагдал чинь нөгөө нэг хүүтэн байгаад ингээд эвгүй газар хөдлөлт мөдөлт автаад мяарад үлдсэн шүү дээ. Тэр бид нар одоо энэ заавал бүрэн цутгал байх хэрэгтэй гэдэг поинтыг бид нар тавихгүй байгаа байхгүй. Каркац ч гэж болно. Блок хөрөлтч гэж болно. Нэг бол бүрэн цутгалч гэж болно. Гэхдээ энэ гой загвартай байх хэрэгтэй. Тэгээ саяны 2-3 асуудлуудыг шийдсэн байх хэрэгтэй. Ямар ч тохиолдолд дарахгүй байх хэрэгтэй. Газар үзэн орохгүй байх хэрэгтэй. Тэгэхээр ингээд бид нар яг нөгөө барьж байгааг блокоос ингээд хамаарад явчихж байгаа байхгүй. Одоо манай 2 дугаар ээлжүүд энэ голын өндөр тааврууд бол одоо тэр чигээрээ каркас болж ирээд шил урж байна. Тэгээ бид нар тавьж байгаа шаардлага өрөөсөө л яг тийм. За энэ 30 давхар. Гэхдээ энэ тэгвэл 8 балд унахсгүй. Гэхдээ тэнгуэлт одоо зөрүүлээд Орос арматур ашиглая гэж байгаа байхгүй. За тэр нь яа гэм бэ гэхээр
яг хөө ингээд дэлхийн стандартад 8 гэдэг нормал байгаад байдаг гэхээс тэрнээс дээш ингээд чичрэлтийг уул нь бол энэ дийлээд байд юм а. Гэхдээ энэ одоо яг 9 гэдэг одоо баал байдаг болохоор одоо мэдтгүй мач гэдэг шиг тий. За тэгвэл тэрийг ашиглаж байгаа бид нэр. За мэдээж тодорхой хэмжээний зутгалт орно. Тэнгуул зутгалт орохоор за тэгвэл хамгийн өндөр нь 450 марк байгаа. Энэ яагаад 450-ыг ашиглах хэрэгтэй юм? Онгоцны бодол дээр тэр өндөрөөс одоо нисч буурж яд ингээд инерттэй оржиж байгаа онгоцны одоо даацыг наачнал дийлдэг юм а гэдэг чинь тий. За тэгвэл тэрийг ашиглая. За шил ямар шил байх хэвээр 3 давхар байх хэвээр 4 давхар байх хэвээр 5 байх хэвээр 1 байх хэвээр юм уу? Манайч сейсмологийн судалгаагаар үзэж байгаад нэмэх гэдэг грейд дээр авчиж яана гэх. Гэх мэт ингээд бид нар ингээд тусна ингээд салгаж байгаад яг үзэж байгаад судалгаан дээр судалгаа тэгээд тухайн ашиглалтын кейс дээр бид нэ суурилж шийдлүүдээ гаргаад байгаа байхгүй. Тэр quality requirement те энэ чанарын шаардлага тавиад тэр стандартад нийцсэн тэр зохих ёстой хийцлэх гүйцэтгэлийг л хийж байгаа юм шүү дээ. Тэрнээс биш бидний бол ерөнхий бол даалгавар бол аюу ингийн байхгүй. Энэ 33 давхар байх хэвээр. Давхартаа тэтэй айлах хэвээр. Магадгүй юу гэдэг нь давхартаа явдаг машины зогсоолтой байх хэвээр. Тэгээд тэр чигээр шил байх хэвээр. Гэт үндсэн ингээд поинтуудаа өгөн цаашаа нөгөө манай менежментийн алба судалгааны албатайгаа за ингээд ингээд. Ер нь бүрэн цутгамлыг супер гэж бол хин ч хэлээгүй шүү дээ. Одоо юу гэдэг нь бүрэн цутгамл хийцэл нь одоо номер 1 маа гэж хэлээгүй байхгүй. Энд ч яг нөгөө нэг саний миний ярьдгаар кейс болгон төр өөрөө байхгүй. Одоо River Garden бол жишээ нь конкурвал шүү дээ. Ягаад тэнд конкурвал хийсэн бэ гэхэд тухайд голын жавтай, хүүтэн, цутгамлч айгүй хүүтэн байд юм аа. Наад байгаа айлч одоо юунд дулаанда амар их мөнгө зарнаа. Конкурвалчин нэг дулаанаа авчвал гаргадаггүй байхгүй. Тийм болохоор олон улсын одоо судалгаагаар голын эрэг тийм юу мөлөө бол конкурвалн дээр үт юм аа, дулаахан байд юм аа. Тэгтээ конкурвалыг хийгвэл бүгдээр 10 хэдэн давхрыг гаргаж болохгүй шүү. Ягаад вэ гэхээр газар хөдлөлтийн асуудлаад илэх болчихно гэдэг. Гэх мэт ингээд ийм нэг кейсүүд дээр ажиллаж байгаа л бид нар шийдлээ гаргаад. Газар зүйн онцлогоос намаараад шийдсэн тийм. За түрүү би нэг тоо сонслоо л да 80% одоо 180 мянган метр квадрат тэгэхээр баг нийтээ 240 орчим мянган метр квадрат барилгаж байгаа юм байна л да. Тэгэхээр энэ бол бас Улаанбаатарт бол одоо баг чамгүй маш өндөр барилгаж ил нэгдүгürt барилгаж ил дээр нь бол бас моол төлөвлөлт ингээд давхар явуулсан. Commercial area бас нэлээд том 30 давхар байрууд явж байгаа гардан байна гэдэг сонслоо л да. Тэгэхээр 240 мянган метр квадратыг би одоо тэр авийн барилгын хашаар борлуулалтын хашаар одоогийн үнээр бодоход л нэг баг 2.5 их 80 шүү дээ. Давчаад байна л да. Тэр энэ дэр яг энийг би бол одоо үндэсний номин компани хоолтон хийж байгаад бол мэдээж итгэж байна. Гэхдээ та хэд маань яг санхүүжилтийн процессыг одоо энэ их мөнгийг яаж одоо босгох вэ? Бонд босгож гин үү? Эсвэл ямар арга замаар санхүүжүүлэх вэ? Энэ бол би бас санхүүжилтийг бол ярихгүй бол бас тий өөрийн хөрөнгөөр юм уу? Эсвэл хаанаас гэдгийг тий. Одоо худалдаа авах байгаа хүмүүс ч бас энийг сонирхож байгаа. Гэхдээ энэ их мөнгийг тэнд одоо яаж та босгож гин? Энэ эргүүлээд нөгөө нэг бас юу яж магадгүй. Одоо нөгөө барилгын төслүүд захиалгаа авчаад даалга болчихдог шүү дээ. Хизээ баригд дуусах нь мэддэхгүй байдаг. Тэгэхээр тухайн байгууллагын санхүүгийн одоо чадамж нь хэрийн тэрийг мэдснээрээ магадгүй борлуулалтанд чинь маш том даваа тал болно шүү дээ. Одоогийн одоо худалдаа авахч бол заавал ч фасад бараг хийсний дараа л бараг мөнгө төлдөг юм одоо юутай болчихлоо шүү, хандлагатай болчихлоо шүү. Бас хэцүү байна. Тэ. Тренд үгээ ашиглаж шүү. Амаргүй. Яг хөө бид нэр шууд хэлэхэд өөрсдийн 100% санхүүжилт. Бид нар аливаа нэгэн бонд босгоогүй, зээл аваагүй. За энэ зөрүүлээд нөгөө нэг номин гэдэг нэр хүнд одоо 30 жил үйл ажиллагаа явуулсны л одоо биар юм уу да тий. Тэргээр явж байна. Нөгөө талаараа бид нар ч барилгаа дандаа 50-аас дээш хувьд нь эхлэхэд борлуулалтаа эхэлдэг. Бусад одоо компаниудын жишээг одоо бараг хашаагаад тал борлуулалт эхлэдэг шүү тий. Бидний хувьд бол нэг 40-50% нь хүрэгжээж борлуулалтаа эхэлдэг. Жишээ нь бид нар яг энэ эхний хоёр ээлжийнхэн борлуулалтыг бол тэр чигээрнээс каркасын 16 давхраа босгочоод бид нар борлуулалтаа эхэлсэн шүү дээ. Яг энэ нэг талаараа ихтгэл үнэмшлийн асуудлыг хүмүүст харуулж байгаа. Нөгөө талаараа нөгөө нэг суур үн гэдгийг өндрөөс эхлүүлчихэж байгаа. Магадгүй хашаагаад татаад эхлэвэл одоо юу гэдэг нь 2 сая эхэллээ гэж бодлоо гэхэд нэг барилгын босоод эхлүүл энэ чинь нэг 40%-гээ тооцоход мэдээж үн нэгсээ нэг 5 сая хавцаач гэдэг юм тий. Гэх мэт нэг асуудлууд хөндөгдөж байгаа. Тийм. Ерөн бол тийм. Цаашдаа ч ерөн бас бид нэг жоохон миний хувьд бол нэг жоохон мөрөөдөл байдгийг. Бүгдийг барьчаад дараа нь зарж үзэх юмсаа гэдэг. Тий. Заавал ягаад ихтэж байгаад
ингээл суурайсан зарах Ашиг хэрэгтэй. бол макс гэсэн үг шүү дээ тий. Нэг Байж бол- хамгийн өндөр За нэг үеийн ашиг бол макс, нөгөө талаас энэ дундын нөгөө нэг энэ хүүний асуудал, энэ хөрөнгө оруулалтын асуудал ч бас хүндтэй. Тэгээ яаж яхад манай улс ч бас эдийн засгийн тогтвортой байдал бол бас тийм найдвартай бас хэцүү дүү. За гурав дахь асуудал нь нөгөө чанар гэдэг үгтэй холбоотойгоор манай барилга дээр ашиглаж байгаа бүх материал бол яалтчгүй гаднаас орж иж байгаа юм байна. Импортоор орж иж байгаа. Дотоодоос нийлүүлж байгаа бид нар барыг ашиглахгүй байгаа шүү дээ. Худалчинд нэр хадаас ч барыг өдөр дотоодоос нийлэхгүй байгаа та. Тэгэл гаднаас л ирж байгаа хадаасыг аваад ашиглаад сайн чанарын төмөртэй үйтэй ингээл ашиглаж байгаа тий. За яг бид нар хадаасад ашигладаг л дээ манайх цутгаад нэг хэв ашиглалтай яваад ингээ явждаг. Гэхдээ ерөнхийдөө санаа нь бол бидний ашиглаж байгаа бүх материал гаднаас орж ирдэг байгаа байхгүй. Тэгэхээр тийм ерөн бол ханшаа асуудал үүснэ. За тэгээд инфляцийн асуудал үүснэ гэж зөндөө асуудлууд үүсэж байгаа. За гэхдээ бидний хувьд бол хангалттай ишгээ санхүүжилттэй гаргаж чадна гэдэгт бол угийн төлөвлөлөө бэлтгэсэн байгаа. Нэг борлуулалт төр бол бид нэр яг ингээд давхар явж байгаа ч гэсэн тийм заавал хямдруулаад өнөөдөр 10-ыг зарчаа гэдэг бодол манай тузын өвчтэй миний өвчтэй эзээч орж ирж байгаа юм. Барьчнаа. Нэг гадны хамаад гэдэг чинь мөнгөний хэцүүдэд эхлэхээрээ тэгээд одоо нэг юу гэдэг акц зарлалаа. Наадмын акц ч гэдэг юм уу те. Зөвхөн энэ өдрүүдэд давал 20% хямдрлаач. Манад бол тийм байхгүй. Манайх хизэнээс энэ өнөөдөр борлуулалтаа эхлэхэд ийм байна. Ашиглалтанд ороход ийм байна гэж бид нар бүр өнүүдийн зоогоод өгчтэй гэрээнд нь. Та ашиглалтанд ороход таны байр ийм болцсон байна гэдэг. Энэ ч бас яг зөвлөл. Тийм төлөвлөгөөний өсвөрөөс ингээд өнөөдөр 4 сая ашиглалтанд ороход 10 сая гэдэг. Айгүй тодорхой. Нэг жоохон борлуулалт нь сайжраад эхлэхээр нэг бусад байгууллагуудыг харахаар борлуулалт нь сайжраад эхлэхээр үнэ нь 200-300 нэмчихдэг. За тэгээд нөгөө нэг буцааж татаж чадахгүй юм чи хөрхий. Урамшууллын хэлбэрээр нөгөө борлуулалтаа хэсэгтэй. Бидний хувьд бол тийм байхгүй. Өнөөдөр 8 сард бид нар тийм үн дээр очно гэсэн бол тэр өрөөлөг очно. 10 сард очног бол яг л очсон байгаа. Энэ тэгээд ил бүх юмний гэрээн дээр байгаа. Хэдүүлээ гоё юу яа нэг жоохон чөлөөтэй яриа. Одоо нөгөө мэдээж хотын яг гоё бүст те хамгийн одоо сүүлийн шахуу гоё томоохон талбай дээр айгу гоё сонирхолтой төслийг эхлүүлсэн юм байна. Тэгээ нуулгүй бол одоо борлуул ямар хөө явцтай байна. Үнэн шийдтэй. Одоо үнэн шийдтэй. Бүгд сонирхож байгаа. Тэгээ бүгд л сонирхож байгаа шүү дээ. Гоё байртай болъё гэдэг шалтгаан. Угаасаа тэр авъя чинь өсөж байгаа юм нь ажилтай ойрхон байна. За эргүүлээд нөгөө нэг хүмүүсийн өсөд идэх хамгийн гоё чанартай боломжийн үнэтэй сургуулиудын хажууд шүү дээ. Тийм үст. Тий. Хөрөнгө оруулж бас хүмүүс их сонирхох байх. Тэгсэн. Өнт дөрөөс нуугадах юм байхгүй шүү дээ, тий. Манайх 1-р ээлж 96 айлх байсан. Одоо өнөөдрийн байдлаар 80% зарагдсан мөн 80 айл нь эзэнчсэн байна, тий. Бид нар борлуулалтаа 5 сая 500-аас ихсэн өнөөдөр 8 сая 500 руу орж байна. 8 сая 500 тайгаа. Гэтэ энэ нөгөө нэг давхар харуулцаас хамаарат нэг янз янз байгаа шүү. Зүгээр би дунджаар 8 сая 500 гэж байна. Ашиглалтанд ороход энэ 10 сая 900 төгрөг очих хэвээр. За орон сууцны хувьд юм байна те. Үйлчлэгээний хувьд бид нэр сая 20 хоногийн өмнө борлуулалтаа эхлээд одоо 20 хоногийн дотор бид нэр 70 хоног борлуулчлаа. Дунджаар 15 саятай борлуулсан. Бид нэр үйлчлэгээнийхээ 1-р ээлж буюу нэг 5000 гаруй метр квадрат зарыгээд түүнээс одоо бараг 4200 хавцаа зарагдчих шүү та. Тэгэл яг нөгөө миний анхны нөгөө ярьдаг юм байхгүй. Хэрэгцээ тэнд байгаад байгаа байхгүй. Тийм болохоор ингээд төв гээд. Ер нь таадч бас яг анзаардаг бол манай төсөл тийм амар сүртэй маркетинг гэж эхлэегүй шүү дээ. Бид нэр зүгээр тэнд уцаа тавьсан байсан. Бид нарт аягүй олон хүмүүс хүлээлгийн лист байсан. Яг тэр нэртээр ажиллаад ерөнхийдөө бол борлуулалт бол явж байгаа. Одоо бид нарт дараагийн тавьж байгаа нэг гуйлт гэх юм уу 2-р ээлжийнхээ борлуулалт хийх эхлэх гэдэг юм байл гэл. Асууж байна. Одоо бол ер нь зарах байр цөөхөн 10 дэлхийн барилж байгаа. Тэгээ харамсалтай байл дээрс мэдэг байгаа зараад болсоо. Тэгээд дээр нь өссөн байгаа гэх юм аа. Надад бас нэг асуулт аваад байна. Танах ер нь өөрсдөө зургийн компанитай тэгээд ер нь бол миний бодсон мол мишмэ дээр нь mixed use одоо хувилбарын баг Монголын хамгийн том одоо бүтээн байгуул болох гэдэг. Энэ яг архитектор нь хин гэдэг хүн ажиллаж юу? Гаднаас ажиллаж юу? Ер нь танаа дотоодын компаниуд ажиллав уу? Яг архитект талаас нь илүү ярил сонирхолтой л. Тэ энэ бол ерөөсөө юу шүү. Тэ mixed user бараг хамгийн том болж таарах. Тэг би бол Улаанбаатар дэнэс том бос төсөөлгүй байна. Байх гэхдээ ирээдүйд гарах алхах. Одоохондоо water park market-тай тий дэлгүүртэй тэгэл энэ зөндөө зураг төслийн хувьд бол бид нэр 100% дотоод тоо.
Моол дээр бол ер нь баг гадаад гэхээс илүүтэйгээр манай зураг төслийнх илүү ажиллана да. 30 жил бид нэр 30 гаруй жил. тийм бид нар анхны дэлгүүрээ бариаггүй шүү дээ тий. Улс дээр барагч улс дээр бид нар хамгийн их дэлгүүртэй байгуулга. Тэр нь том суперч вэ мини супермаркетч вэ тэгээ бүр том мега маркетч ерөөсө бүхэн манад байгаа шүү дээ. За сая сүүлд бид нар одоо мегастор гэдэг мегастор концепцээр энэ макро гэдэг бас бараг 20 мянган баг шүү. 20 мянган гаруй метр квадратын юм том дэлгүүр нэлээ. Тэгэхээр нөгөө нэг санаа нь архитектурууд нь дотоодосоо тэгээд энэ дээр бол эргэлзээдэх юм байхгүй л гэж хэлэх гээд байгаа. Яг дэлгүүрийн хувьд л шүү дээ. Ямар эргэл бид нэр худалдааны одоо юу гэдэг бараанууд яаж өрөх хэвтэй, хүн яаж алах хэвтэй, харц нь хаана авах хэвтэй гэдгийг хинт ч заахгүй бид нар л өөрсдөө мэдчихэж байгаа. Монгол хүний өндрийн түвшин ямар байдгийг одоо хүүхдүүд сүүл өндөр болж байгаа юм чинь тэднэр зөрөөсөн бүтээгдэхүүнүүд нэрээ ингэж тавиад хийгээд ингээ бүх юм бол ер нь бол бидний хувьд ойлгомжтой. Тэгэхээр Монголын хувьд бол бид нэр асуудалгүй гоё шийдэж байна. Урсгал дээр тул хурлаад. За орон сууц дээр ч гэсэн ер нь бол эцсийн нүнд бид нар яг зах зээлийн судалгааг л харж байгаа л хэмжээсүүдээ гаргаж байгаа шүү дээ. Тэгэхээр тэрүүгээр л явж байгаа. Яг нэг ийм асуулт байна л да. Одоо нөгөө яг зөв гадуур зураг маст байдаг л юм шүү дээ. Би тэгж боддог. Бус хүмүүс нэг тэгж анзаардаг. Одоо ийм арт хичээлэл амарлаг зогсоолтой тий. Зогсоолтой гэж ярьдаг. Номин болохоор зогсоол муутай хүрлцээгүй байдаг гэж тэгдэг. Тэгвэл эргээд яг одоо хэрэгжүүлж байгаа барилгын төслийнх нь яг тэр гадна зогсоолынх нь одоо багтаамж нь хэрэг. Ачаалал нь хэрэг. Одоо нөгөө өдөр тутамдаа л гардаг проблем шүү дээ юм сте. Хотгоноосоо нэг сайхан машина гадаа тавьчаад явъя гэсэн чинь зогсоол нь байхгүй. Тэгэл араас нь тавиал бүх асуудал үүсгдэг. Тэгэхээр энэ гадна дотн дулаан зогсоолуудын асуудлыг та нар яаж шийдэж байгаа? Тав тухтай байдлыг эргүүлээ та нар хангамаар бол энэ зогсоолын асуудал дээр яаж хангаж байгаа? Хангана хангалттай байна. Төрөө бас дурдаг. Таны хувьд одоо жилүүд ах уу 490 айл юм биш тийм үстэй. Манайх 490 айл. Гэхдээ нийтдээ бид нар дулаан зогсоол 1200. Гадна зогсоол 600. За гадныг бол бид нар өмчилж чадахгүй шүү. Тийм нийтийн эзэмшил. Тэр чинь нийтийн эзэмшлэгээд тэр авийн хувийн зогсоолын асуудалтай. Би бол ялангуяа тэр хүннүү талынх бол ер нь баг үнүү гэтэл зогсоол хийгээд өчөвдөлж хараад байна. Харин тийм тэг гэх. Доор бол 1200 зогсоол байгаа. За айл болгонд 2 зогсоолол бид нар зайлшгүй гаргаж байна. Тэгэхээр нэг 800-аас 850 ингээд алга болчихно. Үлдэгдлийн бид нар тэр чигээр моолтой буюу 350-аас 400 бол тийм түрээсийн зарчмаар цагаатлууд гардаг зогсоолууд хийж байгаа. Тэгэхээр манай Монголын одоо ингээд ерөнхийдөө 7 хоногийн ингээд хүний урсгал нэг ойролцоогоо 60 мянгаас нэг 80 мянган хооронд бид нар хараад байгаа байхгүй. Одоо таамаглаж байгаа нь 60 мянга бол ер нь бол бараг л батны таамагтай. Дээшиг бол жоохон яг юутэй те. Тэгэхээр 60 мянган хүний урсгалд бол доор 400 зогсоол гэдэг бол бүр enough хангалттай бүр. За тэгвэл тэр гоё зогсоолын одоо үн нэдийн. Тэр авийн би дулаан зогсоолуудын үнийг бол мэдэж ин л да. Тэгэхээр хөдөлтөд авахд нэг үл хөдлөх хөрөнгө шүү дээ. Бид нар юу шүү? Гаражхийн үнийг бол гаргаагүй. Тэр түрээсийнх бол яг зарчмаар шүү дээ. Цагийн хэд үдэ 2000 3000. Тэгэхээр ингэсэн үг юм одоо орон сууцыг нь худалдаж авч байгаа хүн зогсоол авъя гэсэн чинь та нар одоо зарахгүй юм. Гэхдээ одоо бол бид нар нэгдүгээр хэлж зарж дуусаагүй байхгүй. За эхлүүлэг байхгүй. Ер нь зархын хувьд зарна. Орон сууцаа зарж байгаа юм байна тий. Бид нар орон сууц үйлчлэгийг л зарж байгаа. Ирээдүйд бол зарна шүү дээ. Тэрийг зөвхөн хизээ зарах уу гэж ярьж байгаа. Энийг зүгээр яагаад бид нар өнөөдөр хүртэл борлуулалтыг эхлэегүй гэхээр нэгдүгээр хэлж чинь B1-ээр ингээд уршаага үлдэгдэл орон сууцтайгаа холбоотой байхгүй. Тэгэхээр энийг нөгөө хизээ хаагаад хоёрдугаар хэлжээ цутгаж эхлээд эдгээр нь одоо юу гэдэг нэг машина тавьж болохыг бас бид мэдэхгүй болчихдог байхгүй. Тэгэхээр бейсмент тэр чигээрээ нэг ерөөсөө соол юм биш үү? За. Яг төслийн хувьд бол би тэгж бодлоо. Ер нь баг 70-аас 75% ихэнх нь үйлчлэгээ юм биш үү? Тэрнээс нэг юм оршин суух нь бол 460 салхиж харьцангуй зөв юм те. 490 айл. Ихэнх нь одоо үйлчлэгээ. Тэгэхээр миний гол санаа зовж байгаа зүйл бол одоо бол тэнд нэгтрэлсэн хэмжээ бол бас чамгүй өндөр байгаа те. За тэгэхээр ялангуяа үйлчлэгээ гэхээр одоо маш их хүмүүс татах юм байна. Одоо тэр нэгдүгээр нэгтрэлтээр та хэд маань давуу тал болгоод хараад байна уу? Нэгдүгээр хоёрдугаар тэнд сургууль цэцэрлэгийн асуудал одоо байгаа шүү дээ. Одоо яг нуулгүй тэнд одоо улсын сургууль тэр рапидын дэшэл нэг ганцхан улсын сургууль байгаа. Тэгээд улсын сургууль нэг ч явах дандаа хувийн үнэтэй төлбөртэй сургууль байгаа. Тэр энэ их нэвтрчлээ хажууд
сургууль цэцэрлэгийн асуудлыг юу яаж харж байгаа? Аа Тэр нэг дарга бас очиод танаа дээр нэг яг тэнд нэг хөрөө шуган болоод ирсэн те. Нэг яасан гээл нэг бата дарга очиод явжсан. тэгсэн. Тэн дээр одоо бүгд залуу уусууд юм чи те. Төсөл гэдэг талаасаа биш. Нямбатра газраа авъя гэдэг шиг. Тий. Яг хөө юм байгаад байгаа. Тийм бидний анхны төлөлтөөр сургууль цэцэрлэг байсан. Гэхдээ одоо ч байгаа. Цэцэрлэг бол байгаа. Зүгээр сургууль дээр бол бид нар дээр одоогоор яг улсын сургууль болгооч гэдэг санал бол манай даргаас ирж байгаа. Тэр нь одоо хоёр талаас зөвшөлтсөд явж байна. Бидний хувьд бол хувийн сургууль болох өндөр хүсэлтэй байна. Хотын дарга маань бол өөр бодолтой байх шиг байна. За энэ дээр бол зөвшөлтсөж байгаа тийм. Гэхдээ ямар ч тохиолдолд сургууль бол тэнд байна. Ямар нэг сургууль бол байх юм тий. За цэцэрлэг бол бас байдгаараа байна. За тэгээд ерөнхийд нь бол ингээ ярихад бол би түрүүсэн тий бид нар бүх энэ моолч бай тэр health center ч бүгдийг ингээ зоончилсан байхгүй юу. Тэр моол руу ордлоо гэхэд тэр хүн дээшээ айл руу ороодох тийм access бид нар эрхчлөө өгөхгүй шүү дээ. Бүхэн тустай орно. Үйлчлэгээдээ байж байгаа л буцаал гараа. Үйлчлэгээнд байж байгаа л гараа. Бид нар энийг одоо бүр нөгөө уул нь бол хурууны хийгээр шийчих шууд юм болох очлоо тий. Одоо магадгүй тухайн үед одоо технологи хөгжүүл одоо AI-ийн хөгжлийг харж ивэл айл болгоны нөгөө нэг орж гардаг хүмүүсийн царайг нь таньдаг болчвол бараг царайгаар нэвтэрдэг access code ч юм уу. Face recognition гэж хийж бас мөрөөдөж байна. Мэдээж энэ зөрүүлээд нөгөө home automation-ийн л асуудалтай ирдэг баг. За нэгвэл бүр муугаар утгах зүгээр чипийн асуудал ирэгдэн тий. За гэх мэт юмнуудыг бол бид нар зоончлууд бол гаргах чинь. За эцсийн дүндээ бол яг хаа зүгээр жишээ аваад ярихад хүний ингээд урсгал байгаа газарт бараа бүтээгдэхүүн эзэж мууддаг байхгүй. Өөрөөр хэлбэл уйдахгүй. Тэгэхээр энэ төслийн одоо нэг орон сууц талаас нь хараад ярих юм бол байнгын доор нь хүмүүс эргэлдээд дэлгүүр ороод тэр нөгөө гой бассейн тэрээр нь ороод ингэ явдаг чи эцсийн дүндээ тэр хүмүүс юу гэж боддог ёо энд амьдардаг бол ямар сайхан бэ л гэж боддог шүү дээ. Ийшээгээл нүч юмсаа. Тэгвэл тэр холоос ирж нэг ийшээ өндөрөх гэж бас төвхтэй шүү гэл. Ань дээр амьдарч байгаа улсууд бол мэдээч альва юм барилга хэмжиж баригт бит бүтээгдэхүүн хэмжиж тодорхой хэмжээгээр жоохон хуучч илэгдлээ асуулах харин тэгтээ зөрүүлээд байнга ингээл буучнаад хүн болгон та байраа зарах уу айгуу гоё юм доошх ингэдэг гэх юм. Би бол айгүй ашигтай хөрөнгө оруулах гэж харж байгаа. Одоо Шангрилагийг бүгдээрээ харъя л та. Өнөөдөр хүн болгонд тийшээ цуглаж шүү дээ. Бид нар бол гэхдээ Шангрилагийнх манад их хурлах байх. Одоо манай тэр нөгөө хаан уулын нэг мэгээс ер нь Шангрилагийг дөрөвдөг ус уучин тэр хаан уулаас л тийшээ бас тэр хас нь очт юм байл шүү дээ. Одоо бид нар чинь Шангрилаг орох уу нааш орох уу гэдэг хоёр асуудал ярих. Цаашаа явах бол дотроо алхаад явах. Би яг нэг одоо яг барилгын салбарт чинь 15 6 жил ажилласан тийм нэлээд олон төслүүд дээр ажилласан эксперт одоо хүнийх нь хувьд би нэг асуултыг нэлээд удаан ярилцж байгаа хэдүүлээ энэ дээр нэлээд ярих гэж бодож байна. За окей бүх том төслүүд байна тийм. Том төслүүдийн сор болсон ямиг нь төсөлтөө шингээсэн байна. За түрүүний ярьсан юусэд одоо миксэд тийм одоо бүгдийг л авчиж. Тэгэхээр энэний ард юу гардггүй гэхээр зардал гарна. Мейнтенс зардал, ашиглалтын зардал, арчилгааны зардал. Тэгэхээр одоо том девелопер компани гэлтэггүй нэг мол барилаа гэхэд л ардталт нь property management буюу хөрөнгийн менежмент гэдэг маш том сэдв үлдчихэд идэг. Барьсныхаа дараа яах вэ? Нөгөө барилгын насжилтыг яах вэ? Уртсгах хэрэгтэй шүү дээ. Хамгийн бага зардлаар тэр хөрөнгийн менежментийг хийгээд нөгөө далд ажлынхын цахилгаан дулаан юу гэдэг тэдрийг ингээд арчлаад явах хэрэгтэй. Суух бол тустай асуудал шүү дээ. Чин сууц өмсгчдийн холбооноосоо энэ нэг томлоод жижиг сажиг юм хийн. Гэхдээ барилгын төслөө одоо таавал сая хэллээ шүү дээ. 27 онд дуусгана гэдэг чинь 27 оноос хойшоо нэг 3 4 жил барилгын дараах одоо юугаа гарантигаа гүйцэтгээд явах л ахaltaа. Тэрнээс хойшоо энэ ч моолч нь байдгаараа байна, Винтергард ч байдгаараа байна. Тэгэхээр энэ хөрөнгийн менежментийг одоо танай компани юу гэж авч үзэж явж байгаа юм. Яаж төлөвлөж байна бас дээрээс нь. Одоо саяны яриад байгаа бүх гоё юм чинь бүгдээрээ зардал. Тэгэхээр сөөхийнхэн төлбөр дээр нэмэгдэх юм уу, юуныхын төлбөр дээр нэмэгдэх юм. Яг хөө тийм болохоор бол одоо стажинг микс юус гэж орж иж байгаа тийм. Яг хөө бид нар одоо энэ дөр бол ажиллаж байна. Бидний хувьд бол моол дэлгүүрийн менежментийг бол хангалттай сайн хийгээд үтцсэн улсууд. Тэрийгээ сайжруулаад бас яг энэ төсөл дээр одоо төслийнхөө силк базар дээр бол авчраад тавина. За энийг харин бидний дараагийн одоо шатанд аваачих гэдэг юм юу гэхээр яаж нөгөө нэг орчин суугчтайгаа орон сууцтайгаа холбоод тэдний сөөхийн зардлыг өндөр болохгүй хүн шиг шийдэх үү гэдэг нэг одоо
проблем нэг даалгавар үүсчихэд байгаа. Тэгэхдээ энийгээ шийдэх гээд явж байна. Зүр мөрөөдлийн хувьд бол ярих юм бол одоо сөөх гэж ярьдаг те. Сөөхч одоо уул нь бол ингээд томоор нь харах юм бол гадна фасад масадтай цуг хариуцах хэрэгтэй үстэй. Тэс фасад цонх барилгыг тэр чигээр нь л тий. Тэгэхдээ ерөнхийдөө Монголд дийлэх хийж байгаа кейсүүдийг харахаар нэг орцыг л доторх нь хариуцаад байна тий. Нийт эзэмшлийн талбай гэдэг. Тэгэхээр нөө барилгын гадна талаас нэг мяа харагдаад байдаг, хуучраад байдаг. Тэгэхээр бид нэр одоо яг энэ хоёр ингээд property management ч юу ч ингээд холж нэг хойлох мөрөөдлөөр юу хийж байгаа гэхээр моол руу орж ирж байгаа үйлчлэгчнэрээсээ нэг тодорхой хэмжээний одоо зарж байгаа бүтээгдэхүүнээс тодорхой хэмжээний шимтгэлийг явуучвал бид нэр төслийнхээ хэмжээнд тэр чигээр ингээд одоо юу гэмтээ өдөр тутмынхын кэрийг хийж чадах гэдэг юм. Тэгээд худалдаа өгчөөс орсон орлогын одоо тодорхой нэг дүнгээр тэр facility management-ийнхаа одоо тэр maintenance урсгал зардлууд дээр санхүүжүүлэх юм. Санхүүжүүлнэ. Яс орсон суугчдаас бол одоо өндөр зардал явныг байдлаар авахгүй л гэсэн санаа юм тий. Яг хуу зардал авахгүй гэсэн санаа бол биш ч авах ёстой. Гэхдээ бүр амар хөөрөг мөрөг байна. Одоо ч сөөгч бүр цаанаасаа тарифт болоод эхэлсэн. Одоо хуулиуд нь батлагтай явж байна. Тэгэхээр энэ одоо бид нар юм гоё юм өндөр мийгээд эхлэх бол тэр тариф нь одоо ядаж тэр нэг шилэн барилгын фасадыг цэвэрлэхэд бол хүрэлцэхгүй гэж би итгэлтэй байна. 33 давхар тэр чирээ шилэн фасадыг бол бас нэг 2 сартаа нэг цэвэрлэхгүй бол багалтаагаал ирж шээ. Тэгэхээр тэр мэт зардлуудыг тэр ерөнхийдөө төслийнхөө моолынхаа худалдаа авагч нараас бас нэг шингэх арга зам хайж байгаа гэсэн. Одоо баруунд бол айгүй их жишээ өгдөг чинь. Өнөөдөр ингээ ирлээ хоол идлээ тооцоо гарангуул тусдаа нь нэмэх нь 10 идэхэд ширээний төлбөр гэж гарч ирдэг шүү дээ. Тэгвэл яагаад бид нар бас тэгж болдгоо юм. Гэхдээ эн чинь зөрүүлээд худалдаа авалтан дээр бид нэр амар өндөр дүн нэмнэ гэж яриаггүй шүү дээ. Зүгээр нэг худалдаа авалтанд нэг төгрөг нэмэхэд л айгүй гоё юм харагчих юм. За зөрүүлээд гэхдээ оршин суугч ийшх мөнгө хийхгүй гэсэн үг бас биш шүү дээ. Тодорхой хэмжээр хийн. Гэтэ яг 400 идэ айлвал яг юуг бол би дийлэн гэж би бол бас жоохон хэцүү л харагч байгаа. А нөгөө талаас яг иймэрхүү байнгын ингээд кэр хийгдээд игвэл тэгээ тэр нь зардлан гараад игвэл энэ барилга чинь хуучрахгүй ивтэрлэн баг гарна. Дахиад нөгөө шинээрээ цэм бизнес тийм хэмжээнээрээ танаа төслийн нэр хүнд чинь зах зээл дээр хадгалагдах байх л тийм. Гэхдээ одоо яах юм? Тэнд байгаа 490 айлыг жаргалтай амьдруулахын тулд одоо иргэн би жишээл тэнд одоо үйлчлүүлээд нэмж мөгдүүлэх хэрэгтэй юм уу? Эсвэл та хэд борлуулалтынхаа тэндээс одоо ямар нэгэн ашигасаа хасах юм уу? Тэнд дөрөөсөө амьдарч байгаа 400 дайл гэж харж болохгүй шүү дээ. Яг гоо тэгтэл эцсийн дүндээ тэнд гэрн тэнд байгаа хүмүүс бол 5 тухтай бүх юм авахын тулд тэр бүх фасилитинууд чинь байгаа шүү дээ. Тийм. А гэхдээ нөгөө талаас харах юм бол та тийшээ одоо юу гэдэг худалдаа авалт хийх гэдэг юм уу? Бассейн орохгүй явж чинь. Тэгэхэд мөнгө төлөх нь тодорхой зү. Тэгээд мөнгө төлөө тэр нэг гоё одоо шилэн дээврийг хараад нэгээс наран шардлын газар суумаар байгаа тийм л. Тэгээд тэрэн дээр чинь би нэг төгрөг авчих. Таны бас харуулцыг ойлгох гээд. Нэг төгрөг. Би тэн дээр зүгээр бас ингэж ойлгож хүн болгон тэрийг бас асуухыг хүсэх байхаа л гэж байгаа. Тэрнээс биш одоо сайн зүйл жишгэл тогтчих шүү дээ. Угаасаа үнэхээр зөв шүү дээ. Сөөх гээл нэг байгууллага байдаг. Тэр одоо бүх зүйлийг хийх тийм сууч сүмжигчлийн холбоо чинь тийм ашигын газар биш шүү дээ. Тэгээ үнэхээр ямар төсөнд хүрдэггүй. Одоо тэгэл тэр гадаа байгаа тэр буцсөөг тэр яриад байгаа тэр зам талбайг чинь цэвэрлж байгаа бүхэл хүмүүс чинь цалинжиж л байгаа. Угаасаа хаанаач хүрдэггүй шүү дээ. Тэгээ хүн болгол мэдэн. Тэгэл муул юм болно бүх юмний буруу нь юу юм сөөхийн буруу байгаа байхгүй. Тэгэл манайхан чинь нэг амар өөрсдөө нэг адаглаа сөөхийн төлбөрөөр цагтан төлдгүү ээжиж оо тэр гадаа байсан юм аа ингэхгүй яасан тэхгүй яасан хогтой байна ингэхгүй байна гэд. Хогоо англиад хайддаг айлаас л нөгөө яриад байгаа хөгжиж эхэлж тийм юм. Одоо хог гэснээс нэрээ мартчихсан. SBS хог гэснээс. Хогны менежментийн хувьд хогны менежментийн хувьд нэрээ анх төслийг нөгөө сонирхоод асууж ирсэн шүү дээ. Тэгсэн чинь хогны супер тим систем юу гэлээ? Тим шийдэж байгаа менежментийг шал өөрөөр шийдэж байгаа юм байна. Яг энэ тийм одоо яг систем гэж хэлэх нь зүг байх. Яг санаа нь бол ерөөсөө юм шиг чинь айлынхаа 5 дахыг л утсан байхгүй. Тэр нь юу гэхээр бид нар нөгөө нэгт балкон тий балконыг ашигладаг гэж утсан байхгүй. Балкон ч бас уул нь бол яг зөв хэрэглэгээр ажиллах юм бол энэ чэшний сандал ширээ өрөөд гоё кофе мафи гоо төглөө бас нар сарж байвал гоё тий. За яалтч нөгөө Монголын төвшөнд хүүтэн байдаг болохоос өвөл болдгоо юм шиг. За тэгвэл бид нар гадуур нь фасад явуулаад тэр балконыг дулаахан байлгадаг талаас нь харсан юм. За тэгээд
нөгөө талдаа болохоор бид нар яг балкон дээр айл болгон зориулсан одоо хогны одоо өргөн мэддэг одоо бункерлахгүй те юм бол хүмүүсийн мэддгээр бол айл болгон тусдаа бункер хийгээд өгсөн юм Одоо аа. нөгөө нэг 9 давхар байшинд байдаг бункерийн систем үү? Шидэд Яг нь ерөнхийдөө бол тэрнтэй төстэй. Орц руугаа тэр бол орц руугаа гаргадаг Тэр шүү дээ. орц руугаа. Тэгэхээр манайх ч болохоор яг айл болгоны балкон дээр байгаад байгаа байхгүй юу? Мэдээж тэр нөгөө бункер гэж яагаад би хэлээд тэгэхээр бүгд л нэг хоолой. Нэг хоолоогоор Тэгэхээр бункер гэж яах вэ? Гэхдээ уул нь бол хогийн сайжруулсан систем гэх юм одоо юу гэх юм. хамгийн сүүлийн систем юм байна те. Энэ нь болохоор одоо яах хэвээр бэ гэхээр сая нэгт хэллээ галтгооны хажууд байгаа болохоор гэрт нөгөө хог цуглараад байхгүй. Гэрийн эцэгтэй шууд хоолой хийлээ инглээ. Кнопкод дарлаа пүн тэглээ инглээ. За энэ мэдээж нөгөө доошоо очоод нэг цэг дээр очихдоор нэг ялгагтаад гараад ирчихнэ. Тэгэхээр эн чинь бас нэг тодорхой хэмжээний нөгөө нэг sustainable development, eco development руу яваад эхэлж байгаа байхгүй. За тэгээд гурав дахь нь мэдээж ийм хийснээрээ айлд үнэр орно гэж би хэлээ. Би шууд гэж байна. Айл энэ бол ерөөсөө айгүй ухаалаг өөр дээр усны систем, галын систем, үнэр гэдээ дараалж бүгдийг ороод ирж байгаа. Тэгээд дээрэс нь өвөл хүлдэхгүй. Би эндээс нэг юм асууя. Айл болгон ч одоо ингээл ер нь хогоо ялгаж хайдгүй. За дээрэс нь хоолны хаягдал яс маш их хаягддаг. Тэгэхээр та нар хогны юун дээр бутлагч тавих юм уу? Яг гоо хэцүү хогнод хаягдчих. Бидний мөрөөдөл бол уул нь бол гадны орон шиг галтгоондоо тийм бутлагчтай байх юм ба бохрийн шингээ хаягдал хайдаг хоолны. галтгоон дээр хийн. Гэхдээ бидний энэ чинь зүгээр эхлэл хэвгүй юу? Зөв. Эхлэл гэдэг нь мэдээж одоо эдрийг бүгдийг бид нар одоо хүмүүжүүлж чадахгүй. Яг уриалж байгаа шүү дээ. Хогоо ялгадаг үе ингээ яг. Энэ чинь зүгээр эхлэл гэж харж байгаа. Уул нь бол тэнцээ ингээд нэг 4 5 кнопкийг ингээ гаргаад өгчвөл одоо юу гэдэг шингэн хүн сайлаа шүүгүүл энийгээ дарчуул зөвхөн шингэнэждэг те. Лааз хийлээ шүү гэдэг ч юм те. Шил хийлээ шүү гэдэг ч юм ингээд ингээ явчихдаг. Уул нь гоё. Гэхдээ бодит кейс дээр би дихгүй байх гэж харж байна. Тийм болохоор ингээд л нэг 2 3 опшнтол нэг юм хаянгуул доор нь тэр нь харин ялгагдах байх. Одоо бидний хувьд бол манай өөрсдийн хөгжүүлсэн системээр харахад лаз шилийг ялгадаг болсон автомат машин бол гаргацсан шүү дээ. Нэг бүрэн кимлүү хийнгүүл лаз байна. Баруун тишгээ шил зүүн тишгээгээд. Тэр тим хөгжүүлэлтүүдөө хийгээд цаашдаа явах байх. За тэрийг тэгэхээр одоо бас нэг дараагийн асуулт байгаа. Айлчин бөөгнүүлж байгаад ууттайгаа ингэ шидчихвэл тэр чинь компьютер уншиж чадахгүй байхгүй. Нэг нэгээр нь шидэд бол компьютер уншиж байх. Тэгэхээр энэ дээр бол хөгжүүлэлтүүд нь хийж байна. Ерөнхий санаа нь бол тийм. Хогоо ингээ гоё хайж ялгадаг болооч тэгээч ингээ чи. За энийг бид нар яаж хийж чадаад байгаа юм бэ гэхээр доорч моол байгаа байхгүй. Тэр моол дээр чинь бид нар хогийн хог ялгалтын тэнд бас хийгдэж шүү дээ. Тэгэхээр тэд нартайгаа нийлүүлээл ингээл ялгаалгүй гаргачихчаа гэсэн үг. За тэгээд тийм сөөхөн асуудал ярьсан тий. За тийм л энэ. Түрүү нөө ярин дундаас би нөө Winter Garden гэж сонслоо л да. Одоо Монголд чинь ганц байгаа Sky Garden дээр Winter Garden байгаа гоё юм л дээ. Тэгэхээр танаа яг төсөлж байгаа Winter Garden яг ямар шүү вэ? Тэгэхээр дандаа тийм гоё амьд ургамалтай байх уу? Ер нь яг ямар Winter Garden-ыг таад ер нь төлөвлөсөн байгаа. Бид нар ерөн Winter Garden гэж юу гэж. Одоо өвлийн цэцэрлэг. Өвөл ногоон байгууламжтай байлгая л гэж амлаж байгаа юм Ер шүү. нь бол Winter Garden одоо өвлийн цэцэрлэг наа юм байна. Ер нь яг л тийм л юм их гэдэг байна шүү. Өвөл бид нар бараг 9 сар зас тань уцалцдаг. Залх шуурх тань уцалцдаг. За тэгэхээр бид нар нөгөө яаж байгаа? Моол 1-р ээлжих моолыг 2-р ээлжтэй холбогдох гол хэсэгт нь нэлээд том одоо юм ногоон байгууламж хийж өгч байгаа. Энийг тойроод сууж барих тийм хүүхдийн тоглох юмнуудыг бас хийгээд өгч байгаа. Тэгээ яг санаа нь ерөн бол яг л тийм шүү. Оршин суугч бай гаднаас ирж байгаа хүн ч бай нэг гоё өвөл нэг дээтгэхэд байлаа те. Гоё мод тараад нэг кофе ууйгвал тэр боломжийг л бид нар гаргаж өгч байгаа шүү. Тэгээд тэнцээ мэдээж моол учраас зөвхөн нэг мод таар ногоон байгууламж харж суухаас гадна бид нэр 7 хоног болгоны амралтуудаар тэнцээ үзүүлбэрүүд гаргана. Худалдааг бол бид нар тэнд хийхгүй. Харин яг тийм хүүхдэд зориулсан үзүүлбэрүүд гэдэг юм уу, тоглолтууд гэдэг юм те. Оршин суугч тиймэрхүү юмнуудыг бол хийн. Тэрийг бид нар Winter Garden гэж төсөлж байгаа. Тэргээс чинь моол холбогдсоос нэлээд том юм байна те. Нэлээд том бол. Том. Тэгээд хинч дуртай нь одоо үүсэж байгаа хүмүүс бүгд орох боломжтой гэхээрс нээлттэй юм байна те. Яг моолын хувьд бол тийм. Тэр нөгөө нэг тусдаа нэг үйл ажиллагаа эрхэлдэг газрууд байгаа шүү. Одоо жишээ нь фитнес гэдэг юм те бас юм. Тэд нар бол яг төлбөртлөл access-ууд орно шүү. А тэгэхээр тэдний access-ууд бол юугаар оршин суугч байгаас шал тусдаа.
тэд нартэй холилдох юм байхгүй. Оршин суугч бол тусдаа ордог гарцаар гарна. Гаднаас ирж байгаа зөрчин бол тусдаа ордог юунаас гараал явна. За тэр Монголд бол мэдээж хүн болгон зорчих эрхтэй л байх уу. Худалдаа авалтаа гэдэг кофегоо уугаад тамуудаа харна нэг бол тэнд хиймэл одоо давлгаан дээр хиймэл наран шарлагын газар байгаа хүмүүсийг харж кофегоо оноо. Бид нар бас тэрийг яг хуу бас ингэ шилэн хийж өгөө жоохон нээлттэй болох гээд байгаа. Зарим хүмүүс дургуцлах ямар гоё юм те. Зарим хүмүүсээс одоо яах юм бэ? Мэдхгүй тэр тухай байдлаа шүү дээ. Гэтэ ерөнхийдөө тэр боломжууд бол бүгд нээлттэй. Тэр гоё юм байна. Шингөө захирлын хувьд одоо яг нэг бидний ингэж л байгаа юм л да. Одоо яг энэ property podcast маань одоо тухайн яг энэ хөрөнгийг одоо хариуцж байгаа, энэ төслийг хариуцж байгаа тухайн байгууллага маань маш их хэмжээний зардал гаргаал, эцсийн хэрэглэгчтэй ингээд маркетингийн зардал гаргаал ойлгуулах гэж их хичээдэг шүү дээ. Маш өндөр зардалтайгаар. Манай подкастт орсноороо хил амын цуглахад асуугаад байгаа нь эцсийн хэрэглэгчтэй танаа төслийн яг тэр ялгарл, онцлог, за тэр яриадсэн бүх тэр одоо концепт тэр өчнөө том шат амьдлага одоо явж байгаа гадны байгууллагуудтай хамтарч байгаа тэр бүх гоё шийдлүүдийг ингээ үгээр тайлбарлаад хэлээд өгөөч л гээд асуугаад байгаа шүү. Тэгээд эндээс бас нэг юм асууя. Одоо яг энэ Silk Road төсөл маань 27 онд дуусах юм ба шүү дээ. За энэ бол одоо ингээд танай компани явд хийж байгаа нийл төсөл байна тий. Silk Bazaar тэ компани нь бол Silk Road гэсэн шүү дээ. Төсөл нь Төсөл нь Silk Road. Төсөл нь Silk Road. За тэгэнгүүт энэ бол хотын А бүсэд байна. Өөр одоо хаана ямар газруудад ямар чиглэлийн одоо юу хийж байна. Одоо яг барилгатай холбоотойгоор. За биднэрт ерөн бол нэг ирээдүйн 10-аас 15 жилийн төс хэрэгжүүлэх бол мастер план бол гарцсан. За. За одоо хаана нэ гэлгээд хэцүү баг те. Гэхдээ ерөнхийдөө бол бид нэр цаашдаа стандарт төсөлж бай, стандарт сайн, хаус, академи, кондо загвартаач гэдэг юм нэг бол өндөр лакшери бид нар бүгднийг хийнэ. Тухайынхаа моментуудыг чарна. Бид нарт бүр их том амбицж байгаа. River Garden-аас том тийм хотхныг байгуулах одоо боломж нь байгаад байгаа. River Garden-аас их ногоон байгууламжтай. Тэгээд тэр нь хотод дотроо бүр айгүй ойрхон газар биднэрт 20 хэдэн га газарт нэг тийм хэрэгжүүлэх бас боломж байгаа. Гэх мэт ингээ манай мастер төлөвлөгөөнүүд бол ерөн бол гарцсан. Яг одоогоор зүгээр яг идэвхтэй яаж нэгвэл бид нар за мэдээж Silk Road төслөн тий. Хоёр дахь нь тэр юу байгаа. Зайсангийн шинэ нийслэлийн захиргааны хажууд 14 давхар офис бас бид нар барьсан. Энэ жилийн 12 сард бид нар юу өгч чинь хүлээлгэж өгч чинь. За энэ маань бол мэдээж концепц нь арай өөр. Бид нар ягаад тэнд орон сууц бариагүй бэ те? Ягаад офис барьч вэ гэд. За сүүлийн 2-3 жил ерөн бол бас л судалгаан дээр тулгуулж байгаа. Сүүлийн 2-3 шиш те. Сүүлийн бараг 5-6 жил тийш шинэ 30-аас 40 мянган хүн өгөөчсөн үү? Бараг тийм баха те. Шинэ хот үүсчихлээ байна те. За тэгээд яг судалгаа аваад ингээд тэр оршин суугчдаас бидний хувьд бол яг түүрээр 3000 гаруй хүнээс судалгаа авсан. Тэгэхэд хамгийн их шаардж байгаа юм нь угийн тэгж байгаа байхгүй. Үйлчлэгээ бага байна. Үйлчлэгээний асуудал хэцүү. Хоёрт энэ бөглөрөөний асуудал айгүй хэцүү болохоор хот руу ирж буцах айгүй хэцүү байна. За гуравт нөгөө нэг үйлчлэгээ гэдэг дээрээ шоуны асуудал их хэцүү байна. Бар сав, ресторан байхгүй. Тэгээд дээрэс нь имлэгийн асуудлууд хэцүү нэг дөрөв мэрж байгаа байхгүй. Тэгвэл энэ дөрөв чинь шингээх үгийн одоо юу гэмдэ объект гэх юм те. Тэр чинь өөрөө офисын зорилттой л барилгах шээ. Тэгэхээр бид нар яг тэгж хараад байгаа байхгүй. За нэгт энэ ч та үйлчлэгээ бүр дэлгүүр хиймээрээ бол за дэлгүүрч бол бид нарыг замынхны хэсэгт хийгээд өгч чинь дэлгүүрээ хасчээ. Кофе шоп юм уу тийм юмэр бол ишгээ та ороо. Хоёрт таны офис чинь холдоод байна уу? Та стартап том офис хэрэггүй те. Хотын төвлөө тийм үнэтэй офис авч ирснаас гэрийн ойролцоо юм хувааж аваа жижигхэн офис хиймээр байна уу? Окей, энэ боломжийг чинь бүрдүүлээд өгье. За гуравт энэ хэвд 30-40 мянган улсууд чинь шоудах гэж наадах гэж төвлөө хорт юм байна. Энд чинь та бар хиймээр байна уу? Маа баараа хийгээд өгч. Имлэг хиймээр байна уу маа. Гэдэг яг энэ нөгөө судалгаан дээр тулгуурсан хэрэгцээн дээр нь л зориулаад бид нар юм гэдэг байхгүй. Тийм болохоор нөгөө яг эдгээр чинь бүгдийг шингээж чадах юм чинь офис юм байдаг тий. За энийг бид нар бол ерөн бол бариад одоо бараг 80% л орчихно одоо. За тийм байна. За гурав дахь нэг төсөл нь болохоор биднэрт зайсанд 200 айлын 6 ширхэг блок намхан стандарт сайн зэрэглэлийн төсөл Сингатаун гэдээ хэрэгжүүлж байгаа. За энэ маань болохоор тийм ер нь та тэр зайсангийн
Тэр одоо сарнаахаар ингээд уршаа явахад юу гэж төсөөлөгдөж байна. Цэвэр агаар тий. Тэгээ нөө ерөө уул руу гарах зам Тий. Цэвэр агаар ерөн Улаанбаатарчууд чинь агсаан бүтцэн болголт тийшээ гардаг болсон шүү дээ. Тэгэхээр тэр явд амьдрий ихээр дандаа хаусууд байгаа үнэтэй байдаг тий. За яг энэ дээр чинь тулгуурлаад цэвэр агаарт та амьдарч болно шүү дээ. Заавал том хаус авах албагүй. Энд манай энд 60-та 2 өрөө хамгийн том нь 140-тэй 4 өрөө хаа. Гэхдээ барилгууд нь амхан байхгүй 6-хан давхар. 6 хөдөлгөөн зэрэг л байх юм тий. Тийм ерөөсөө 6 226 блок хөрч цөөхөн байна. Тэршил багтай ч. Тэгээ агаартай гоё юу гэмдэ одоо нялхнараа хөхтэй бол энд амьдраа. Гэтэ яг та энд заавал хаус авах албагүй гэдэг санаахгүй. Тэгээ мэдээж бас тэнд нэг 4 давхар үйлчлэгээний барилга болж байгаа. Мэдээж тэнцэнэ 8 оруулна ингээд. За гэх мэт яг ийм 3 идэвхтэй төсөл бол одоо хэрэгжээд явж байна. За яг хөө зайсангийн хувьд бол нэг асуудал байгаа. Нэг ганц нарийнхан замаар бүгдрөөний асуудал айгүй хэцүү. Тэгэхдээ тэнд бол яг очиод амьдрахад бол та хоёроос очиод үзэр айгүй гоё цэвэр агаарт. Өрөөсөө уршаа хойшоо харахад л дандаа уул харагдаг ш. Битүү уул. Тэг өндөр барилга байхгүй. За сүүлд тэр нөгөө нэг энэ манай Чожо сайд мань авчиад хүннүү зайсан гэд 2000 айлын баах өндөр одоо энэ хүнүүгээ дөөрөөгөө тийм загвартай төсөл хэрэгжүүлчлээ. Тэр яг өмнө байгаагүй байхад амар гоё зүгээр л уул харагдаг байсан шүү дээ. Бас яг яавал айгүй гоё газар. За ингээд ийм 3 төсөлтэй айгүй идэвхтэй би бол одоо ажиллаж байна. Нэг талаараа. Нөгөө талаараа би нөгөө нэг анх дурж байсан тийм миний чиглэл 2 тишгээ хазаадгаа гэд. Тэр нь одоо яг C21 Центр 21 Монголигийн үйл ажиллагааг бол яг өдөр тутам бас хийгээ явдаг. Энэ маань бол шал өөр одоо яг зах зээл юм тий. Нэг талаараа би ингээд шинэ өөрийн хэрэгжүүлж байгаа төслүүдээр ажиллаж байгаа бол нөгөөх нь манад ажилладаг 200 гаруй агент 2 дахь зах зээл дээр ажиллаж байгаа бас хүний хэрэгжүүлж байгаа төслүүдийг барьж зарж байгаа гэсэн үг. За тэгээ ярих юм бол одоо нэлээд олон төслөөр ажиллаж байгаа болов. Тэгэхээр C21 их сонирхолтой байна л да. Одоо Remax бол одоо Монголд баг Remax-ийн найзгууд юм баг байх болчихсон шүү дээ. Тэгэхээр Америкт ч юм уу харахад бол C21 Remax хоёр адилхан л одоо real estate компани байдаг. Яг Монголд одоо яг ямар концепт нь өөр юм бэ чинь C21 одоо Remax хоёр яг ялгаа нь чинь юу юм бэ? Маш товчхон тайлбарлал. Тийм. Нэг өөр хэлээд. Одоо яг Remax-ийн товчхон гэрчүүд юу гэх юм. Яг Remax яалтчгүй одоо том л доо. Тэгээд чи бидрээс өмнө анхдагч واخхой зах зээлийн анхдагч. Тэгээд бүгд орж ирээд хүний байрыг зараад ингээд төв аваад бас мөнгө олчвол тийм байна. Заавал ингэж орлого олоход юу гэдэг өглөө 9 цагаас чуруугаа хийх албагүй байна гэдэг ойлголцсон шүү дээ. За ерөнхий үйл ажиллагаа нь бол манайх төстэй. Ерөнхий ажиллагаа бас хүний орон сууц үйлчлэгээ юм уу объектыг зуучлж зарж өгч байгаа л асуудалтай. Гэхдээ яг Remax-ыг бол манайх арай илүү юу бах боломжтой байх. Өөрөөр хэлбэл Remax бол одоо зөвхөн кэшээс кэш руу одоо хоёр бэлэн мөнгөтэй хүмүүсийг харьцуулдаг бол одоо юу гэдэг дунд нь банкны институт оруулж ирч чаддаг бол манайх одоо яг нэг номон гэдэг том гэр бүлийн ачаар банк санхүүгийн институт орж иж байгаа байхгүй. Банкар зээл авч болж байна. Банк бусаар авч болж байна. Хадгаламж зээлийн хоршоогоор авч болж байна. За одоо дараа нь бид нэг хэрэгжүүлэх гэдэг юм юу вэ гэхээр бартер авдаг болчих гэдэг. Машинаар бартер авдаг болчвол би нэг Motorс гэдэг компаниар тэр машин аваа зарахгүй гэдэг юм уу гэх мэт юмнуудыг судалж байна. За бонус карт манад бас хэрэгжиж байна. Даатгал хэрэгжиж байна. Орон сууц чинь зуучсан ч гэсэн даатгалтай хэрэгжиж бас гой сүүлийн орон сууцсан дээр бүр их проблем гардаг шүү дээ. За одоо яг наадах чинь сайн хэлдгээр түрээсийн бид нар санхүүжилтийг бас олох гэж айгүй хүсэж байна. Бид нар ч нэг Omni-гээд одоо нэг зээлийн банк ус байгаа. Зээлийн банк систем аппликейшн таахгүй. Одоо ялангуяа 9 сар дөхөөд л одоо түрээсийн орон сууц чинь бужигдсан шүү дээ. Гэтэ хөрхийн оюутнууд мөнгөгүй ч гэдэм юм. Тэгвэл би энэчнээс тэр зээлийг ч олох чи манай банк бус чи зөрүүлээд нөгөө сар болгон жоохон хуваагаад төл гэдэг. Гэх мэт ингээд нөгөө иймэрхүү том маневрууд давуу талууд бол хийгдэж байгаа. Яг хөө хийгдэж байгаа гэдэг нь түрүү жилээ. Би чинь энэ альбом тушаалгыг аваад бол одоо жил агсл болж байгаа шүү юм л да. Тэгээд нөгөө нэг хоногийн дотор компани урьдчилж чадахгүй гэдэг шиг хэрэгжүүлээл яваад байна. Жижигээр ингээд асуудлуудыг шийдэж байна. Гэхдээ болчих واخ гэж би хараад байна. За энэгээр л манайх давуу талтай юм уу да. Тэрнээс биш. Тэг. Гэхдээ би түрүү яа одоо Remax-тос яг энэ
юу гэдгийг банкны зуучлалыг хийдэг хүн бас байдаг баха. байдаг. Тийм би тэр байдгүй гэж хэлээгүй. Байдаг л хаа зүгээр нийтээр нь ингээд яг том компаниар нь ингээд хийж байгааг бол хийхгүй ба тэднийхээ манайх бол яг тэгж хийж чадчих байгаа. Тэгээ сая даатгалын асуудлыг хийж байгаа бас хийдэг хүн байгаа. Гэхдээ нийтээр бол үгүй тий. За гэх мэт ингээм юмнууд байгаа болохоор энэ тал руугаа арай илүү даваа талтай. За манай подкастын маань цаг нэлээд өгчихсөн байна. Тэгэхээр бид нар нэг подкастынхаа төгсгөлд зочноос асуудаг байхгүй. Манай ч нэг экспертийн яриаг энгийнээр хүргэдэг юм подкаст. Тэгэхээр манай энэ подкастын дараагийн зочноор одоо магадгүй таны санал болгож байгаа ямар одоо эксперт хүн байх боломжтой вэ? Та санал болгол хэн гэж хэлэхээр? Одоо 100 ирж байгаа юм байна мэдэхгүй юм да. Аялал жуулчлалын талаар их сонирхох уу? Бодлоо л одоо мэдээж чинь практик тий дадал туршлагатай хүн байсан ч бас бид нар бас санал тавьж болох байх. Тий, би бол бас аялал жуулчлалын буудлын чиглэлээр үл зүгээр байх гэж бодож байна. Буудлын ч өөрөө бас property шүү дээ. Тэрний менежмент яаж хийгдیں۔ Гэдгийг гээд бас яриулах гоё бах. Тэгээд яг энэ 100 ирж байгаа юм байна. Аялал жуулчлалтай яаж холбогдтыг бол бас сонирхолтой байх. Нэг бол ус төрийн оролцуулах юм уу? Ус төрийн. Би бол ер нь бол яг сонирхол нийслэлээс нэг хүн оролцуулчмаар санагдаад байдیں۔ Ер нь манай нийслэлийн чинь энд ер нь ярихгүй маа. Ярих асуудал зөндөө юм те. Би бол тэгж бодож байна. Одоо адгийн наазахын дутхгүй л үйл болно шүү дээ. Утааны асуудал яах юм? Дахиад утаатай байх юм. Тийм. Манайхан ч айгу сонирч чинь ус төрийн гарч ахиж хизээч үйл болохгүй юм шиг энэ жилийн үйл болчлоо. Юу гэдгийг давс цацгаа мэдсэнгүү ч гэж яах шиг. За тэгэн гултаа одоо юу гэдэг утааны асуудлыг одоо юу гэдэг сайжруулсан нүрс хэрэглээд ингээд нэг тэр тал руугаа нэг хүмүүсийг бол нь оролцуулвал надад бол айгүй гоё л үгүй. Гоё санагч байна. Би бол зөв хөвдөө л тэгж үтээ. Бид нар ч одоо юу гэдэг юм бэ? Дэлхийг нэг хөгжлөөр нэг тэргүүлээд байгаа ус биш шүү дээ. Бид нар баг зарим усаас 100 жилээр ч хоцорч байгаа бах тий. Одоо миний хувьд бол зүгээр номер 1 нь утаанаас арилгах асуудал бол ерөөсөө яндагийн тоглол бууруулах байхгүй. Манай нөхцөл болохоор яндагийн тоог улам ихсгээд гэхдээ тэнцэн шүүлтүр мултур гэдэг нэг сонь яриад байгаа. Тэгэхээр энэ одоо нийслэлийн бодлого бид нар одоо нэг девелоперуудтай яаж уялдахыг ерөөсөө би ойлгохгүй байхгүй. Бидрийг бол тустай ингээ хайчдаг шүү дээ. Та нар газар авчин тэнцэн юугаа барьна уу яа. Гэхдээ нөгөө зураг хөргөө бид дуусны өрөө барилга бариад хэлчих шүү дээ. Зураг хөргөө ингээ тэгэрэг ингээд их сонь юм. Тэгэхээр энэ хоёрын уялдааныг яаж энэ тэд нар юу гэдэг юм бол бас сонирхолтой л байна. Тэр талаас орвол. Тийм л зөвлөгөө гэдэг. Зөвлөгөө гэх юм уу санал гэх юм уу. За манай нэг сүүлчийн асуудал болохоор нээлттэй үлдээж байна. Одоо номингоор үйлчлүүлж үзээгүй Монгол хүн байхгүй те. Одоо 3.5 сая одоо номиг хэрэглэгчтэй номиг төлөөлж ирсэн одоо их баярлалаа гэдэг нээлттэй сүлээ. Одоо яриагуу танд одоо хэлхийг хүссэн зүйл байвал чадаагүй ч дутуу юм байвал. Үгүй одоо нэг удаа хэлээд тагч юм байхгүй л та. Яг хөө юу л гэдэм лээ автомжтойгоор манайх чин үйлдвэрлэлтээ сая 500 үйлчлдэг юм да. Үйлдэл тэгэхээр чин жилдээ баг 6 яг энэ чинь автомжтой. давтал тавьчихсан тийм. Тэ яг хөө тийм. Нэг удаа нэг хэлээд их юм болох уу? За энэ удаагийн зочноор Silk Road төслийн одоо хариуцж байгаа тий барилгын бас маш олон төслүүд дээр ажилласан туршлагатай шинэ хүү гэж захирал оролцлоо. За дараагийн дугаар хүртэл түр баяртай.